Let's all chant the Shanti Mantra. Бүгдээ Shanti Mantra уншия. Shanti Mantra. Upanishad дандаа Shanti Mantra-гаар эхэлдэг. Амар амгалангийн уншлага гэдэг юмар эхэлдэг. Тэгэхээр тэрийг уншия. Purnamada Purnamidam Purnat Purnamudachyate Purnasya Purnamadaya Purnamevavashishyate Om Shanti Shanti Shanti. Энэ бол дүүрэн, тэр бол дүүрэн, дүүрэнгээс дүүрэн төрнө, дүүрэнгээс дүүрэнг холдуулбал дүүрэн л ганцаараа үлдэнэ. Om Shanti Shanti Shanti. Upanishad means sitting close. Upanishad гэдэг нь ойрхон суухыг хэлж байгаа. Near the master, the student and the teacher sit close. Өөрөөр хэлбэл багштай ойрхон суух буюу багш шав хоёр ойртож суухыг, ойрхон суухыг хэлж байгаа. It's not just physical proximity. It's Гэхдээ биеэр mental, биш л дээ биеийн хэмжигдэхүүн дээр ойрхон суухыг хэлж байгаа. emotional, mental proximity. Сэтгэл зүрхээр ойрхон суухыг хэлж байгаа шүү дээ. Only then knowledge can flow. Connectivity. When this connectivity, Ийм байдал нөхцөл байдал багшаа хоёр ойрхон суусны дараагаар тэргээр нэг холбоо үүсэж тэр холбоо үүсний дагуу мэдлэг урсгал чөлөөтэй болно. Ийм нөхцөлийг бүрдүүлж сая эрдэм хүнд очдог. there is no connectivity. Student is in on one level, teacher is on another level. They are speaking on different language. Харин ийм ижил төвшөнд очоогүй багш сурагч хоёрын хооронд ийм нандан холбоо тогтоогүй байгаа үед яг үгээр шавийн зүрх нь сэтгэл зүрх нь нэг өөр хэмжигдэхүүнд багшийн сэтгэл зүрх нь нэг өөр хэмжигдэхүүнд хоёулаа ийм өөр хэмжигдэхүүнд байх юм бол юу болох вэ гэвэл хоёр өөр хэлээр ярьж байгаа юм шиг нэг нь нөгөөдгийнхөө хэлийг мэдгүй хэлээр ярьж байгаа юм шиг ийм байдалтай байхад мэдлэг нэг нь өгч нөгөөдг нь авах бололцоо байхгүй. Knowledge cannot blossom. You can get Мэдлэг information, цэцгэлж чадахгүй. but for knowledge to get into you, there need to be that mental closeness. Та өөр мэдлэг сурыг гэж бодож байгаа шав хүн тийм ээ. А тэгвэл яаж тэр мэдлэг тань руу урсаж өөрөө ингэж орох вэ? Таны онгойлгох хаалга чинь юу юм бэ гэх юм бол та оюун санаагаараа сэтгэл зүрхээр ойрхон сууж энийг олж авдаг. That spiritual closeness. Оюун ухааны, оюун санааны ойрхон суух. Sense of belongingness. Бүр дотносох сэтгэлээр суух. And that is what is Upanishad. Sitting close. Ийм яг Upanishad гэдэг утга бол яг ийм утга юм байна. Ойрхон суух гэсэн. Today, the issue in the world is that children in the classroom, students in the colleges are in different rhythms. Teacher Өнөөдрийн байдлаар энэ дэлхий дээр байгаа бүх сургалтын системүүд бүгдээ ямар хэлээр зэрэг багш шав хоёр нэг хэмнэлээр байж чаддаггүй. it is on a different rhythm, students are on a different rhythm. Багш нь өөр, They only шав нь pass on information. There is тийм болох дээр энэ хооронд эрдэм суралцаж нөгөөдг нь эрдэм зааж байгаа тийм нөхцөл байдал үүсдэггүй. no transfer of knowledge. Өөрөөр хэлбэл мэдээлэл гэдэг юм ямар нэгэн байдлаар мэдлэг болж хүнд хувирч очиж шингэх ёстой. For the knowledge to get transformed, we have to be on the same rhythm. Яг тэр сонссон мэдээлэл шиг зүйлийг мэдлэг болгож шингээж авахын тухайтад бол
багш шав хоёр нэг хэмнэлээр нэг төвшөнд байх ёстой. And rhythm can happen when there is peace. Тэгвэл тэр хэмнэл хизээ бий болдгийм бэ? Багш шав хоёрын хоорондох тэр ижил хэмнэл хизээ бий болох вэ гэхээр зөвхөн амар амгалан байдал бий болсны дараагаар л тийм хэмнэл бий болно. So that's why all Upanishad starts from Shanti. Тийм болохоор бүхэл Upanishad эхлэхдээ амар амгалангийн уншлагаар эхэлдэг. The peaceful mind can probe into something beyond. Амар амгалан болсон сэтгэлэл ганцхан тэр бүх одоо сад дотгорыг даван туулж чандд нь гарч чаддаг. Can grasp that something which cannot be grasped by a little mind. Өчүүхэн сэтгэлийн шалахгүй сэтгэлийн мажид ухаад хүрэхгүй тэр зүйлд хүрч чаддгийн агуу их сэтгэл амар амгалан болохоор сэтгэл тийм агуу гэдэг чанарыг олдог. The intellect cannot access to things which your spirit can get an access to. Бидний оюун ухаан гэдэг зүйл бол бидний амин сүнсний олж авч шингээж чадах тэр чадвар байхгүй. And for that closeness is essential. Тэрийг яаж тийм болгох вэ гэвэл юу хэрэгтэй байдгийг бэ гэхээр дотносох гэдэг юм маш их хэрэгтэй байдаг. I mean, this exercise is being there in the world all over, right from Socrates' time and other places. Энэ миний саяны яриад өнгөрч байгаа энэ сургалт эрдэм боловсрал гэдэг нэртэй энэ зүйлийг олгож байгаа энэ бол хүн төрөлхтөнд одоо энэ анх удаа яригдж байгаа зүйл биш л дээ, бүр эртнээсээ яригдчихсэн, бүр Сократын үеэс эхлээд яригдчихсэн зүйл. Guruji of Socrates, everywhere they used to give exercise to students. Den Sokratын үеэс эхлээд Сократын багшаас төгсгөлөд энэ хүүхдүүдтэй юм одоо энэ амар амгалан бий болгох тэгснээр тэр багшийнхаа хэлж байгаа эрдэм өгж байгаа тэр эрдэм боловсролыг бүгдийг өөрийн болгож шингээж авах ийм зорилгоор ийм оюуны дасгал, биеийн дасгалыг одоо болтол хийсээр ирсэн. See whether the student is on the same rhythm. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр шавьяагаар яг тэр багш нь өөрийнхөө байсан тэр төвшөнд аваачих гэдэг. Same wavelength. Нэг юм давлгаа, ижилхэн давлгаалуулахын тулд. Is there that inquisitiveness to know? Тэрэнд юу вэ гэхээр нэгдүгээрт нь шавийн зүгээс сураад авъя гэсэн чинхүү ирмэлцэл байх юм. Or is it caught up in some little wishes and desires? Тэгэхгүй бол нөгөө шавийн сэтгэл ямар байгаа вэ гэхээр яг багшийнхтайгаа ижилхэн биш байдаг вэ гэхээр амьдрал дээр нэг жижигхэн хүсэл мөрөөдөл зурлцсан байж байгаа юм. Wanting this, wanting that. Энэ ч хэрэгтэй, тэр ч хэрэгтэй, энийг ч авмаар байна, тэрийг ч тэгмээр байна гэж шав бол тэгэлгүйгээд байгаа. Are you focused? Эсвэл та in knowing something that is beyond. Нэг юмыг энэ одоо амьдрал дээр байгаа зүйлийн амьдралаас чандад байгаа тэр нэг үл мэддэх зүйл рүү чинхүү тэмүүлэх тийм сэтгэл байгаа мó? Are you an empty cup? Та бол хоосон аяга мөн үү? Are you already overflowing? Дүүртэл нь хэрэггүй юмар дүүртэл нь бэлгсэн аяга юм уу? This is what makes you coming closer. Энэ явдал таныг багштайгаа ойрхон болгоход чинь маш их тэр ойрхон байна уу хол байна уу гэдгийг чинь тогтоож өгдөг зүйлс энэ байна. Already knows everything. When the disciple is not no more a disciple. Хэрвээ шавн би бүхнийг мэддэг гэж бодож байгаа бол чи шав биш ээ, одоо өнгөрөө чи шав биш. He is only there to verify what he already knew. Тэр зөвхөн одоо шавын дүрийг эсгээд өөрийнхөө мэддэг бүхнийг тодорхойлж авахын тулд л шав болжээ. So being hollow and empty, willingness to know. Хоосон бөгөөд хүндий байж дотор талдаа тэгээд дотороо бүр чинхүү ирмэлцлэлтэй сурын мэдээ гэсэн чинхүү ирмэлцлээ. Энэ хоёр бол багштай чинь
ойр байна уу, хол байна уу гэдгийг чи хэлээд өгнө. Тэгээд сурж байгаа юм амжилттай болох уу, амжилтгүй байх уу гэдгийг бас хэлээд өгнө. And having that faith in the teacher, this teacher knows. Тэгээд гурав дахь чухал юм нь юу вэ гэхээр зэрэг миний багш бүхнийг мэдэн гэсэн итгэл байх ёстой танд. So I would like to learn from it. Тий, миний багш бүхнийг мэддэг болохоор би багшаасаа суралцъя гэсэн тийм итгэл байна. And teacher should know the sincerity of a student. Багш нь сурагчийнхаа чинхүү ирмэлцлэл байгаа эсэхийг бас мэдэх ёстой. A student should believe in the wisdom of the teacher, and teacher should know the sincerity of a student. Then багш нь сурагчийнхаа чинхүү сэтгэлтэй, чинхүү ирмэлцэлтэй байгааг, чинхүү сэтгэлтэй, чинхүү ирмэлцэлтэй байгааг мэдэх ёстой. Шавин багшийнхаа туйлын оройн дэд мэдлэгтэйд нь багштай итгэх ёстой. they are on the same wavelength. За тэгвэл тэр хоёр нэг төвшөнд хүрээд ирлээ. The teacher doubts whether the student is here, is he sincere or not. Really come to study, or just because of parents he has been pushed into the class. Багш нь одоо шавийнхаа чинхүү сэтгэлд итгээгүй эсвэл энэ одоо нэг зорилго тавиад эсвэл эцэг ихэн загнаад энийг тийшээ сурч явчих гэд явуулч юу энэ өөрөө чинхүү сэтгэлээс итгэж ирмэлзээд наашаага ирвүү гэдгийг багш л ялган салгаж мэдэх ёстой, ойлгох ёстой, мэдрэх ёстой. This is the discord that we are seeing in the world. Why, in spite of so many universities, colleges, we are not bringing up people with wisdom? Бид нар үнэхээр энэ бидний яриад байгаа энэ үйл явдлыг ингээд хитгэн өгүүлбэрээр шилжиж байгаа боловч бид нар энийг амьдрал туршдаа, насан туршдаа дандаа харж байгаа зүйл шүү дээ. Our minds with knowledge. The reason is disconnect. Өөрөөр хэлбэл бидний сэтгэл зүрхэнд тэр өгж байгаа эрдэм боловсрал нь шингэх бололцоо алга. Өөрөөр хэлбэл холбогдоогүй шүү. Students should have the faith in the wisdom of the teacher, and the teacher should have the faith in the sincerity of the student. Багш нь шавийнхаа чинхүү сэтгэлд итгэх ёстой. Шавь багшийнхаа оройн дэд эрдэмтэй гэдэгт нь итгэх ёстой. And so the Shanti mantra. Тэгээд амар Purnamada. This is one of the greatest gift to the humanity. Purnamada гэдэг хэлж байгаа те Purnamada гэх уншлага маань эхэлж байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бол хүн төрлөختний одоо туйлын одоо гайхамшигтай бүтээл гэж хэлээ да. The concept of zero comes from this very Shanti mantra. Өөрөөр хэлбэл тэгийн онол гэдэг юм яг энэ амар амгалангийн уншлагаас эхэлдэг. In a linear mathematics, you will always find when something is taken out of something, that something from which things are taken out lacks. Гэтэл бид нөгөө шугамн математик дээр бол яадгүй гэхээр нэг зүйлээс нэг зүйлийг нь аваад нэг зүйлийг нэмээд тэгээд ингээд нэг төгсгөлтэй эхлэлтэй юм болчихж байгаа. If you take out some furniture from this room is empty. This room minus that furniture. Тавилгатай өрөөнөөс хасган тавилга тэнцэх нь өрөө үлдэж байгаа зү. Гэхдээ энэ өрөө чинь нөгөө эхнийхээ байсан тавилгатай байснаас өөр болчихж байгаа байхгүй юу? This is a linear thinking. Энэ бол юу юм бэ? Шугамн бодол, шугамн ойлголт. But here the rishis gave you a completely different outlook towards like the spherical thinking. Одоо бол харин энд танд энэ гигантны бөмбөрцгийн ойлголтыг танд өгөх гэж байгаа. That is full, and this is also full. Дүүрэн багхгүй юу? This fullness has come from that fullness. Тэр дүүрэн энэ дүүрэн тэг бөмбөрцөг гэхэр чинь ингэ дүүрэн биш үү? Төв дүүрэн. Эхлэл нь энэ байна, төгсгөл нь энэ байна гэх юм багхгүй. Ханаас ихсэн мэддэхгүй, хаан төгсөх нь мэддэхгүй юм бөмбөрцөг учраас яаж байгаа нь тэр үү гэхээр энэ ч дүүрэн, тэр ч дүүрэн
And in spite of this fullness having come from the earth, still remains full. Тэр дүүрэнгээс үүсэн дүүрэн чигээрээ байдаг. Дүүрэнгээс нь авчих юм бол дүүрэн өөрөө үлддэг. A mother gives rise to a child, gives birth to a baby. A baby Ээж хүүхдийг төрүүлнэ, тийм ээ? Ээж is also complete. The mother is also complete. Хүүхдээ төрүүлчихэд ингээ харахаар хүүхдэн ч дүүрэн. Хүүхдэд байх ёстой бүх юм нь байж байгаа. Ээж ч гэсэн өөрөө бүрэн бүтэнгээр л байждаг үз. Just because the baby is born, mother is not lacking something. Тий, хүүхэд төрүүллээ гэдэг ээжийн ямар нэг юм алга болчихгүй шүү дээ. In fact, it is added to her glory. Тэгж хэлхэн бол харин хүүхдээ төрүүлсний дараа ээжид өшөө гоо үзэсгэлэн нэмэгддэг. The concept of zero, without which nothing could have happened in this planet. Өөрөөр хэлбэл тгийн онол гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ дэлхий дээр юу ч болоогүй юм шиг өвчин юм болоод байгаа мөртлөө юу ч болоогүй юм шиг байхыг л хэлээд байгаа юм. No computer technology, no science could have progressed. That has тэгээд энэ онолыг бий болгосон тэр цаг үед чинь компьютерч байсангүй ерөөсөө ямар нэгэн юм техник хэрэгсэл бүр тэр чадгаа цахилгаанч байгаагүй шүү дээ. Тэгэхэд тэд нар энийг онолыг ингээд гаргаад тавьсан байгаа юм да. In this concept, in this very Shanti mantra. Тэр энэ дүүрэнгийн амар амгалангийн уншлага гэдгийг бий болгосон байгаа хгүй. Гэхдээ энийг зүгээр бодож байгаа юм уу, чийжилж байгаа юм уу гаргаагүй. Яг л бодит байдлыг харж байгаа тэгээд дүрсэлж илсэн хамгийн гайхамшигтай уншлага гинэ. From the fullness comes out of fullness. Дүүрэн гэдэг нь дүүрэнгээс төрсөн. And still the fullness remains. Тэгсэн мөртлөө тэр ихний дараагийн дүүрэнгээ бий болгосон ихний дүүрэн чигээрээ л байгаа. Тэрийг төрүүллээ. Дахиад нэг дүүрнийг төрүүлчлээгээ тэр нь хорогдоогүй яг хിവэрээ. You can go on analyzing this very Shanti mantra on various levels. Та ингээд энэ амар амгалангийн уншлагыг ингээд дүн шинжилгээ хийгээл үзэл судлаад авах юм бол маш олон онолыг, маш олон үзэл бодлыг гаргаж ирж болно. On the spiritual level, on material level, on the level of mathematics, математикийн хүрээнд ч гэсэн, бодит амьдралын хүрээнд ч гэсэн, level of physics, физикийн түвшинд ч гэсэн, физикийн шинжилгээ it's pregnant with huge information. Энэ хідэн уншлагын гэсэн энэ хідэн мөр дотор маш их шинжилгээ хоног багтааж байгаа. When you share your peace with others, your peace will not be lost. When you share your knowledge with others, you won't lose the knowledge. Та өөрийнхөө амар амгаланг бусдтай хуваалцлаа гэд таны амар амгалан хоригдохгүй. Та өөрийнхөө мэдсэн мэдлэг боловсролыг бусдтай хуваалцлаа гэд таны мэдлэг боловсрол чинь хомсдохгүй, хоригдохгүй. It remains complete inside you. Таны дотоодод тэр чинь нэг бүхэл бүтнээрээ огт өөрчлөөгүй юм шиг л бүтэнгээр хадгалагдана. Similarly, this universe, which is яг л тэрүүн шиг энэ бүх ертөнц даяараа. In fact, it is multiverse. Enormous. Энэ ертөнцийг бид нар ингээд нэг жижигхэн хитгэн жоохон гариг хитгэн юм гэж энийг бид нар бүр хэмжээлшгүй их гэдгийг нь ойлгох ёстой. Энэ ертөнц гэдэг байгаа юм чинь зөвхөн манай дэлхийг багтаасан нөх ертөнц гэдэг байгаа юм чинь хязгааргүй том шүү. Enormous. Тоолохын аргагүй, хэмжихийн аргагүй, хязгааргүй орчлын ертөнц юм шүү дээ. It's dynamic. Гэсэн мөртлөөсөө үр дүмөнхийн хөдөлгөөнтэй энэ чинь юу хөшөөмж being born every day here and many things are dissolving back into it every day. Энэ ганцхан өдрийн дотор энэ чинь тоолохын аргагүй олон юм шинээр бий болж тоолохын аргагүй олон юм шингэж буцаж нөгөө алга болдог.
Still, both the manifest is complete, the unmanifest is also complete. Тэгсэн хэдий ч би болгосон тэр ертөнц өөрөө шинээр би болсон ертөнц ч гэсэн хоёулаа яг бүх бүтэнгээр байдаг. Яг ээж хүү хоёр шиг. Rishi says Shanti, Shanti, Shanti. Three times Shanti. Тэгээд сүүлд нь гигэн дөнгөд юу гэж хэлдэг вэ гэхээр Shanti, Shanti, Shanti гэж 3 удаа хэлдэг. When your environment is disturbed, you can't sit there and think about or contemplate on knowledge. Яагаад 3 удаа хэлдэг вэ гэхээр юуны төрөнд таны сууж байгаа орчин энэ мэдлэгийг олж авч байгаа энэ орчин чинь амар амгалан тайван нам гүн байхгүй бол та эндээс эрдэм боловсролыг орж авах бололцоо байхгүй. Environment need to be congenial. Таны орчин ах вэ? Таныг ном сурахад чинь тогтой, тухтай, тайван амгалан байдаг. And your body, mind complex need to be fit. Хоёр дахь шантын юуны төлөө байна вэ гэхээр таны бие сэтгэл энэ махан бие тэгээд нөгөө сэтгэл дотор орж байгаа махан бие сэтгэл өөрөө амар амгалан байх болтугай. On the third level, the level of the self, being. Амин сүнс self тэр хэмжигдэх үнд. Inner peace. Дотоод амар амгалан мөнхийн амгалан. Chanting balances our Энэ гурвыг тэнцвүүлэхийн тулд бид нар Shanti 3 удаа хэлдэг. Like left brain is logic, right brain is... Зүүн талынх нь гэхээр логик сэтгэхгүй юмны харилцаа уялдаа учир шалтгааныг ингээд өөрийнхөө харж байгаагаар ингээд ойлгоод дүгнэлт хийдэг логик сэтгэхгүй. Баруун тал нь болохоор зэрэг хүний авьяас зүүн бэлэг далд ертөнцтэй холбоотой гэж багш хэлэх шиг боллоо. People who are emotional, they love to repeat things. When you're in love with somebody, you like to say, I love you, so many. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс өөрөөр хэлбэл баруун тарих нь хөгжсөн хүмүүс юмыг давтан ярихтай их дуртай байдаг. Учир нь яаж байгаа юм бэ гэхээр хайр гэдэг юм бол тийм давтамжтай байдаг. But a left brain person finds it so funny and so Зүүн тархин давмгаалсан хүмүүст амар төвөгтэй санагдсан. Ямар хайшаа тэр ярьж байгаа юмд дургуун хүрээд. Repetition appears to be boredom when you are in... Зүүн тархин давмгаалсан хүнд бол тэр юмыг давтан ярин давтан хийн гэдэг бол үнэхээр уйтгартай тэсхийн аргагүй хэцүү юм шиг санагддаг. And the same repetition is very palatable, so musical. Гэтэл яг тэр нөгөө нэг юмыг давтаал яриад хэлээл байгаа тэр нь зарим хүнд болохоор үнэн гоё аялгуур шиг үнэн гоё тансаг дахин тхиимсэн ингээмсэн гэдэг. When the right brain activities баруун тархинд амгаалсан хүмүүс тийм байдаг. Repetition has been a part of every learning from ancient times. Гэтэл бүр эртдээр үеэс эрдэмтэн мэрэгдэн олж тогтоосныг сонирхолтой зүйл нь юу байна вэ гэхээр тэр repetition буюу ингээд давтамжтай давтаад тийм юм давтан хэлээд байгаа энэ үйл явдал бол яг жинхэнэ юмыг сурах гэж байгаа хүний шинж тэмдэг. Logically understand knowledge you receive and then make it into wisdom. It needs that emotional integration. Зүүн тарихаараа ингээд нөгөө мэдээлэл аваад тэгээд тэрийг айгүй их логиктай бодоод дүн шинжилгээ хийгээд тэгээд ингээд зүгээр мэдлэг knowledge болчихлоо шүү. Одоо эрдмийн оройд хүрэхэд нь юу хэрэгтэй вэ гэхээр яг таны баруун тархины тэр сэтгэлийн хөдөлгөөнтэй юм шиг дахин давталт ерөөсөө зүгээр мэдлэгийг туйлын мэдлэг болгож хувиргадаг. It has to become part of your life.
And Тэгээд that's тэр why ямар нэгэн салбарын ямар нэгэн зүйлийн тухай мэдсэн бол тэр чинь амьдрал дээр чи яс биелэгдэх хэрэгтэй байхгүй юу? it's important Маш to sing чухал, as well. маш чухал. It's so amazing to see. Харахад ч гэсэн сонин. Even the Materia Medica, the so-called Ayurveda, Materia Материя Medica of медика буюу аюрведа. Ayurveda, is also in poems. Мм. Perhaps nowhere else in the world, in the medical science, is also put in poems. Эмийн одоо яг эмийн зохицол тусгай хүний биед яаж үйлчилдэг тухай ингээд бичсэн аюрведийн тэр номыг шүлгээр яруу найргаар бичсэн гэж бодтоо. Here, the entire Ayurvedic text you find are in the form of poetry. Та энэ дээр ведийн сургаал дээр аюрведийн бүх номыг бүгдийг маш гоё яруу найраг шиг бичсэн маа. Knowledge with rhythm makes into wisdom. Өөрөөр And that's хэлбэл why мэдлэг хэмнэлтэй болохоор цэцэн цэлмэг болж байгаа юм. meditation or chanting is also very significant. And Тийм учраас юмыг сурахад ингээд нэг уншаад бид нэг тарин уншаад амийн сүнсний чинь дотоод энэ ритм тэрэнд ингээд хүрцэн уншлагнууд байгаа байхгүй. something about the Upanishads or any scripture for that matter. So every day we will chant a few minutes. Тэгээд бид нар энэ ялангуяа энэ Upanishad-ыг уншихдаа Upanishad-ыг сонсохдоо энэ амар амгалангийн уншлагыг уншна гэдэг нь маш их чухал ач холбогдолтой юм. Ishavasya Upanishad, the first of the Upanishads. Ишавасya Upanishad гэдэг нь Upanishad-уудын хамгийн ихнийх нь. The concept of God Бурхны is тухай something which has ойлголт baffled this planet from time immemorial. бүр санхын аргагүй бүр эртний урдын цагтаас эхлээд яасан бэ гэхлээр зэрэг бурхан гэдэг ойлголтыг бид нэр энэ гариг ертөнц од ертөнцтэй холбосоор л ирсэн. People who say there is God, they have a concept, and people who say there is no God, they also have a concept. Гэхдээ айгүй сонирхолтой нь яадгүй гэхлээр бурхан байдаг гэж хэлдэг хүн ч гэсэн бурханы тухай ойлголттой бурхан байдаггүй гэж хэлдэг хүн ч гэсэн бурханы тухай ойлголттой. Otherwise, they can't say there is no God. Хэрвээ ямар нэгэн тийм ойлголт концепт байгаагүй л үзэл бодол байгаагүй л бурхан гэж байхгүй юм шүү дээ. Нэг нь байна гэж энэ тэгсэн мөртлөө бурханы тухай юу байгаа юм бэ гэдгийг тухай ойлголттой байгаа. Нөгөөх нь байхгүй гэж энэ байхгүй гэдэг нь бас юу байхгүй гэдэг юм бэ гэд бурханы тухай нэг ойлголттой. The atheists have got a God also, whom they say it doesn't exist. That means they have a concept of God. Шашингүй үзэлтэй, бурхангүй үзэлтэй хүмүүс ч гэсэн хэдийгээр бурхан байхгүй гэдэг мөртлөө бурханы тухай нэг ойлголттой шүү дээ. Тэр яг юуг байхгүй гэдэг юм. Тэгэхээр тэр хүн бас нэг өөрөө бурханыхаа тухай ойлголттой байгаа тийм. That they say it doesn't exist. Тэгээд тийм юм байхгүй гэдэг юм. You pity them sometimes because they don't know the existence of Upanishad. Яа тэгвэл тэр бурхангүй үзэлтэй хүмүүс нь Upanishad-ийн тухай Upanishad гэдэг ном байдаг тухай сонсоочгүй байгаа. Don't see the wisdom here. Тэндээс цэцэн цэлмэг туйлын гэдэг юмны тухай ойлголт байхгүй. Om Ishavasyamidam Sarvam Yatkincha Jagatyam Jagat Tena Tyaktena Punjita Maghridah Kasya Siddhanam. This entire universe is permeated by the divinity. Тэр хязгааргүй их орчлон ертөнц тэр бурхан тэнгэр гэдэг тэр юм чинь юугаар дүүрэн байдаг вэ гэхлээр зэрэг бурхан гэдэг юм аа дүүрэн байдаг. It's not a God who is sitting somewhere and trying to give you a finger and you try to catch him, he runs away.
бурхан гэдэг чинь хаа нэгтээ суучаад танилга ингээ хуруугаа ойртуулаад тэгээ хуруу насны бариад авах гэхээр хуруугаа аваад зогтоочдаг тийм юмыг бурхан гэдэггүй юм шүү дээ. Тэр бурхан биш. God is not a person somewhere sitting or who created this. Бурхан гэдэг чинь хаа нэгтээ сууж идэг ямар нэгэн хүн шиг юм биш. World and hiding somewhere. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийг өөрөө бүтээж барьж хаад өөрөө хаа нэгтээ нуугдаа сууж идэг тийм хүн биш. God is here now in everything. Бурхан бол яг одоо энд юм бүхэнд нэвтрхий шингэсэн байна. Энэ бүх юм бүгдээрээ бурхан. There is nothing that can be away from God. Бурханаас холдох юм гэж юу ч байдаггүй. Whatever you see in this universe, Энэ ертөнцийн дээр та юг харж байгаа? Тэр чинь бүгдээр бурхан. not just the permanent, also the changing. Зөвхөн тогтвортой нэг зүйлэгч биш бүх өөрчлөгдөж юм гэсэн бүгдээр бурхан. The perishable as well as that which appear to be not perishable. This entire universe is permeated by something, and that Сарнын алга болдог, сарнын алга болдоггүй юм шиг мэд санагддаг бүхэн ч гэсэн бүгдээр бурхан. Бурханаас ангид юм нэг ч байхгүй. Бүх юм бурхан. it sounds so silly when people are craving for God realization, as though He is somewhere out. Гэтэл нөгөө нэг хүмүүсийн дунд байдаг жоохон тэнэг бодол юу гэдэг вэ гэхлээр зэрэг бурханы дунд өөрөө байж бурханаар өөрийгөө гэсэн бүтээлгдсэн байдаг. Та хизээ нэг өдөр уулзна гэж зүтгэж тэмүүлж мөргөж залбирдаг үнэхээр тэнэг хэрэг. I'm going to come in front of you, my dear son. What do you want? Бидний бодлоор бол нэг өдөр бурхан урд нь хурж ирэл гараа ингэчэл өө миний хөө за би хүрээд ирлээ миний хөө яах гэсэн ямар хүсэлтэй байна гэл хүрээд ирнгээл тийм юмд итгэл суугаад байгаа байхгүй юу? And I'm so pleased at you. Ичи надад их таалагдлаа. Ичи хичээнгүй юм аа их сайн залбирах юм аа гэл нэг өдөр хүрээд ирнэ. Уучлаарай тийм юм байхгүй. If it happens, it's only their mental aberration. Хэрвээ яг ийм үйл явдал боллоо ч гэсэн тэр залбирч байгаа хүний юм уу тэр бурхантай уулзах хүссэн тэр хүний сэтгэлийн дотор бий болж байгаа хий үзэгдэл. Тэрнээс тийм юм жинхэнээр байхгүй. This universe is permeated by power. Энэ ертөнц гэдэг чинь өөрөө яаж бий болсон бэ гэхээр био хүчээр бий болсон. Био гэдэг нь амьдрал гэсэн үг шүү дээ, тийм ээ? Ishavasya midam sarvam. Everything here. Бүх юм энд байгаа бүх юм. And the question immediately comes, how can God be in Osama bin Laden? Тэгээ бүх юм бурхан юм уу энерги гэдэгтэй чинь тэр Осама бин Ладен яаж бурхан бэ гэх талганд ч орж ирж болно. How can God be in Hitler? How can God be in something that is bad? Хөөе Гитлер гэдэг юм чи яаж бурхан байх юм бэ? Бүх юм бурхан юм бол Гитлер бас бурхан юм уу? Өөрөөр хэлбэл энэ бидний муу гэж боддог юм болгон чинь бүх юм бурхан гэж байгаа юм бол бидний муу гэж бодоод байгаа тийм чинь бүгдээ тэгээ бурхан юм уу? How come яаж тийм байх юм бэ? Хүний толгойд тийм бодол орж ирж болно л доо. You ask a physicist, a quantum scientist, does Osama bin also has atoms in his body or not? Та тэгвэл физикч юм уу эсвэл квантум физикчээс асуугаарай. Бин Ладны бие чинь эдис атом молекулаас тогтсон юм уу үгүй мүү гэж асуу. Did he have atoms or molecules in his body or not? Бин дотор атом молекул байгаа мó эдис байгаа мó үгүй мүү гэж. Energy in him or not? Энерги байгаа мó үгүй. We are caught up with this concept, good and bad, right and wrong. As long as we are in this duality, forget about it. You can never know what. Бид нэр өөрснийгөө авчид ингээд нөгөө нэг зөв буруу, сайн муу, сайхан муухай гэсэн ийм нөгөө нэг эсрэг тесрэг хоёр дотор авчид тэрийг ингээд өөртөө хадгалаад ингээд амьдрахын тэгээд
Тэг өөр нэг юм концепттэй болсон сайхан бодолтой болсон үзэл бодолтой тэрнтэй бүр амар үнэнч тэрнээсээ хөдөлтөхгүй. You're caught up in the movie between the hero and the villain. Та ч одоо кино үзэж байхдаа нөгөө сайн талын баатар муу талын баатар хоёрыг аль нэгнийхэн талд нь орчоод биш үү? Forget about it. You can never know the director. Тийм бол та кино үзэж байхдаа сайн эсвэл сайн талын баатар эсвэл муу талын баатарлаа бүр сайхан бүр уусаад орчих бол та тэр найруулагчийн тухай санаж чадахгүй шүү дээ. The director honors the hero as much as he honors the villain. Найруулагчид бол сайн талын баатарч хэрэгтэй өөрийнх нь бүтээсэн дүр учраас муу талынх нь баатартай ч гэсэн тэр чинь хайртай хоёуланд нь хайртай. Or the vice versa. Ухаантай хүн бол тэгж ойлгоно. Wake up and Хөөе, see. Сирэт хар. You rise to another dimension. Та ингэхийн бол дахиад нэг арай нэг өөр дээр төвшинч шилжиж штэ. Which is beyond good and bad, right and wrong. Сайн ба муу, зөв буруу ба зөв гэдгээс нэг алхам дэше гарчих. Which purely places before you the existence as it is. Өөрөөр хэлбэл ямар ч холцгүй. Тэр ариун энэ амьдрал анхан эхлээд ямар байсан бэ тэр ориг дүрээр нь бодооч. And there is no escape from it. Isha. Тэгээд та тэрнээс зүхтах ч арга байхгүй ч хизээ эрт ороо хизээ нэгэн цагт та тэр амьдралын жинхэнэ ориг дүрийг харах юм штэ. Vasyamidam sarvam yat kinchit jagat yam jagat. And there is this other notion that people say, oh, God willing. Гэтэл бас нэг бурхны тухай дараагийн нэг үсгийн үзэл байх юм. Өөрөөр хэлбэл бурхны тааллаар болог. If God wishes, let it happen. Бурхан л тэрийг хүсэх юм бол тэгэл болно гэж бурхан л мэднэ. Бурхны тааллаар болъё гэсэн нэг үзэл байна бас. If God is responsible for everything in this universe, then anything anybody does, God is only responsible. Why should I be punished? Тэгээ бурхан л өөрөө хийснээр өөрөө учраа олд юм байгаа. Тэгээд бурханы хүслээр хийсэн байж чи яхаараа шийдгүүлээд гэдэг. Чи яхаараа хохироод гэдэг. No, where do you come in the picture there? With not кинон дээр чи хаана байгаа? If everything is done by God, God only takes the punishment also. Тэгвэл бурхан бүх юмыг өөрийнхөө тааллаар хийчихдэг юм бол тэр шийтгэлээ ч гэсэн бурхан өөрөө хүлээж юм байгаа гэжтэй. There is a karta, the doer and the enjoyer go together. They are two sides of the same coin. Үйлдэгч, үйлцэн үйлдэлээр баясагч хоёулаа хамтал хийдэг шүү дээ. I am the sufferer. Гэтэл энэ дээр нэг жоохон буруу хэрэглээ байгаа юм шүү. Тийм ээ? Би хийгээгүй тэгсэн мөртлөөсөө би зовхын зовдөг гэсэн чи юу гэсэн үг юм. Зовлон миний хайдаг үйлдэгч биш. I'm suffering, but the doer is somebody else. Хийсэн үнэн нэг өөр газар байгаад байдаг. Шийтгэлээ хүлээдэг нэг хүн байгаад байдаг. Тийм байж болох юм уу? Энэ болохгүй шүү дээ. The doer and the enjoyer of the consequences of the action are one and the same. Үйлдэгчл өөрөө тэр үйлдэлийнхаа хариуд нь сайхан шагнал ирж байгаа юм уу? Муухай шийтгэл ирж байгаа юм уу? Үйлдэн өөрөө л идлээ шүү дээ тэр. So this power, this energy, which is here right now in everything. Яг одоо юм бүхэнд байгаа энэ энерги буюу энэ амьдрах эрч хүч that is Isha. Энийг Иша гэдэг. Энэ амьдралыг бий болгосон юм болгон шингэсэн тэр хүчийг Иша гэдэг. Цорын ганц гэсэн үг. And what is the password for it? How the access code for it? Энэ нууц үг нь юу ах вэ? Leave the grip. Tena tyaktena bhunjita. We are holding on to material. When you are holding on to something, the material thing, it's like holding. Нууц үг нь юу вэ гэвэл
над амьдрал бодит амьдрал дээр энэ байж байгаа үрд мөнхийн гэж бодоод байгаа тэр зууралдаад байгаа салахгүй тавьждаггүй би ингмээрээ штэ гэдэг ингээд байгаа наад юм атгсан юм тавиад хаа энэ бол юу юм гэвэл нууц үг нь нэвтрэх Holding your face, it is limited. You have to loosen it up. When you open your hand, sky is the limit. Таны энэ гараа та хичнээн чанга атгалаач гэсэн үрд мөх ингээ атгаж чадахгүй энэ булчин чи ядраад сулраад харин ингээд алгаад тэнэлгчих юм бол та ингээд тэнийг барьсан өчүүхэн хялгасныхаа оронд юуг авч ийн үгтэй тэнгэр огторгой тэр чигээр ингээд sky тэр чигээр ингээд алганд чинь багтж байгаа шүү. What your mind grip holds on to. Юу барьсан гэж юу зурцсан гэж What it grabs. Юу санаад байгаа. Ямар ч ач холбогдолгүй юм зурчдаг. Ямар ч ач Anything that gives you pain. It holds both. Хоёрдугаар нь тэгээд тэрнийг байрлаа гэд яаж байгаа юм гэхээр өөрт чинь зовлон ирээд байгаа шүү дээ. Anything here in this universe which gives you pleasure, your mind goes and latches on to it. Жохон ингээл энэ амьдрал дээр байгаа нэг гадна талаас нэг айтайхан юм шиг санагдсан. Энэ зүгээр юм уу гэж зүгээр нэг хайлт бодоход нөгөө сэтгэлж очил зураад байгаа. When it is latching on to a limited something, the infinite becomes obscure. Хизээ таад юм уу хязгаартай тэгээ ямар ч ач холбогдолгүй танд дандаа сэтгэл гонсойлт зовлон авчирдаг тийм юмтай очиж наалтчихлээр яадгүй гэхэлэр зэрэг таны нөгөө хүч чадвар жинхэнэ амин сүнс чинь булангартай л явчихдаг байхгүй юу? Not that it is not there. It is there, but it is obscure because you are occupied. On a beautiful evening, you are watching the sky. Нэг сайхан ороод тэнгэрийг хараад өдрөч нэг ширхэг ил сорч. And that's it. It blurs the whole vision. You can't see the sky anymore. Тэгэнгүүт та яг өглөө нэг өдрөч нэг ширхэг ил сорчход та тэгэл нүдэн анил нулимсаа гожуулаад нөгөө сая харж ирсэн нөгөө гой тэнгэр нөгөө гой нар үлэрч харж та байж штэ. And this is what is happening when we are trying to hold on anything here. Яг л ийм юм болсон. Бид нар энэ амьдрал дээр ямар нэгэн зүйлтэй зуралдчихвал юм бол яг л ийм л юм болоод байгаа. Not knowing this is all permeated by the divinity, we try to hold on to things. Өөрөөр таалагдсан тэр зүйлээс зуралдчихад тэгээд энэ бүх амьдрал энэ дээр ингээд хамгийн гоё юмыг чамд зориулаад бүтээчихсэн тэр бүтээгчийн тухай тэр хүч чадлын тухай мартчихж байгаа мэт юм байхгүй юм шиг болчихж байгаа юм. Which appear to be giving us pleasure later on gives us pain. Ихэнх удаадаа тэр таны зуралсан юм чинь сайхан таатай тухтай байгаа юм шиг боловч заавалчгүй заяа. Эстороо хизээ нэгэн цагт заавалчгүй тэр сайхан санагдсан юм чинь танд гарна шагналаа өгнө матчгээл өгнө. Then do the she's mean by just drop everything and run to Himalayas? Says no. Эндээс яг ямар онол гарсан бэ гэхлээр зэрэг тэгвэл энэ амьдрал дээр байж байгаа энэ бүх зүйлийг бүгдийг хаяад уул хаданд очиж суугаад даянчлая гэдэг тийм үзэл онол гарсан байна. Үгүй шүү, үгүй гэсэн багшиг хараарай. Tena Bunjita immediately say, no, you enjoy. The world is there for you to enjoy. Үгүй хэдийгээр амьдрал дээр ингээд зуралдахлаар та тэр бурхан тэнгэр тэр хязгааргүй их зүйл байдаг тухай мартдаг тэр нь нуугдчихдаг боловч яг дараагийн өгүүлбэрэн дээр нь юу гэж байгаа гэхлээр зэрэг угаасаа энэ амьдрал чамайг баярлуулах гэж жаргах гэж энэ амьдрал бий болсон шүү дээ. Амьдралаас сухтах хэрэггүй. Not holding on to it. Not clinging on to it. Битэй зөөрөлт тэгээд өгсөн аз жаргал баяр хөөрөөр нь аз жаргалтай баярлж цэнг гэж байгаа. Letting go. Сул орхилтоо. You relax. Тайвшир. When you relax, you are able to enjoy better. Та тайвширсныхаа дараа л улам тэр амьдралын сайн сайхнаар улам их баярлах чадвартай болдё шүү дээ. Don't covet for others' possessions.
ганцхан тэгээд дараагийн өгүүлбэр дээр нь юу гэж нөө гэхээр бусад хүмүүсийн эзэмшиж байгаа юм руу битгий шүлэнгэж гэсэн. Others. So when everything is done by God, everything is anyway happening, and what is the need of me living? What is the purpose of my life? Тэгвэл энэ багчиг юм сонио хүмүүс байдаг. Бурхан тэгэл миний бүх амьдралыг зурсан юм бол миний амьдралын зорилго юу юм бэ? Би юу хийгээд байгаа юм бэ? Бурханд амьдрч өгч байгаа юу гэж ийм бодолтой хүмүүс бас байдаг. This question, what is the purpose of my life, should pass through every mind. Миний амьдралын зорилго юу юм бэ? Бурхан миний ямиг The бүгдийг so-called intelligent mind at least. өгөөл нэр жоохон ухаантай гэдэг хүмүүс нэг ч асуудаг. Тэгвэл миний зорилго юу юм? Миний хамаг юм хийгээд өгчих юм бол би яагаад амьдраад байгаа? Миний амьдралын утга учир юу юм бэ? If you consider yourself intelligent, this question must have come to you sometime or other. Та өөрийгөө ухаалаг болгохын төлөө л ингээл эрдэм ном сураад янз бүрийн юм сонсоод үдэл хийгээ явж байгаа шүү дээ. Тэгээд та ухаалаг болонгууд чинь стори хийх нэг таны толгойд ийм бодол орж ирэн заяа. It should bug you actually. What is the purpose of my life? Таны бүр зовоон гэж бүр шаналгаад ингээд нэр миний амьдралын зорилго юу вэ? Би яах гэж амьдраад байгаа юм болоо. Is it all just eating, sleeping and doing your routine? Тэгээд амьдрал гэдэг нь зүгээр идэл унтаал ажиллаа хийдэг юм хийгээл ингээд явахыг хэлээд байгаа юм уу? Би тэгэх гэж амьд байгаа юм уу? Is that it? Is that it? Ингээд болоо юу гэл. What is the purpose? Ямар зорилготой юм? Why I'm here for? Би юун төлөө ирсэн? Has this question come into your mind? I'm sure. Энэ бүр хэзээ нэгэн цаг таны толгойд ирэх шүү. Би баталгаатай хэлж байна, амлаж байна. Anyone, this question has never passed into your mind? Ийм бодол танд одоо болтол танд төржсэн биз дээ. Тэгвэл ийм бодол төрөөгүй хүн байгаа мó гэсэн чинь хэн ч алах шивтэй гинэ багш. Have you all got this question sometime or other in your life? Хэзээ нэгэн Raise your цаг hand, таны let me see. толгойд ийм бодол төрсөн үү? Тэгвэл гараа өргөт. Одоо төрсөн. What's the purpose of life? What's the purpose of life? Амьдралын зорилго юм бэ? Яах гэж би амьдрд юм бэ гэл Good. бодчихсан. Seed has started sprouting. За тэгвэл сайн байна гинэ. Тэгж бодчихсан бол сайн байна. Хөөе нэг үрчин соёолч This ашиггүй. question must pass through your mind. Энэ бодол таны толгойд эрт орой хэзээ нэгэн цагт дайрч өнгөрөх ёстой юм а. Энэ юу юм бэ гэвэл нөгөө нэг гол бий болгох ёстой юмны маань үрэн соёолоод ихнийхээ нөгөө тийм юм цохолчиж гэсэн үг сайн байна. It invokes the spirit in you. It's a sign of seed sprouting. Өөрөөр хэлбэл та амин сүнсээ тижээсээр байгаад одоо надч тэн дээр үрэн ургах нэ. But hold on. Гэхдээ Though you do not want to do anything at that time, nothing appears to be interesting. Upanishad said, Kurvan neveha karmani, keep doing your work and live for 100 years. өөрийнхөө хийх ёстой юмыг хий тэгээ 100 жил амьдрах гэж байгаа. Kurvan neveha karmani, keep doing your work for 100 years. Өөртөө оногдсон ажлаа 100% хий. Гэхдээ 100 жил амьдрах гэж байгаа. There is no other way. Өөр арга байхгүй шүү. You can't take your life out. Өөрийнхөө амьдралыг зогсооч. Kurvan neveha karmani, jiti vishet chatagam sama. Evam tvai nanyate thosti nakarma lipyate nara. There is no other way. You have to, knowing this is permeated by the divine. Keep engaged in activity and live for 100 years. Өөрийгөө тэр үйл явдлуудтай хийх ёстой таныг тоороод ирж байгаа үйл явдлуудаа өдлөггүйгээр тасралтгүйгээр хий 100 жил амьдраа For 100 years. When you are doing an action for yourself, to gaining something, it is painful. But when your action is just for action or contributing, та өөрийнхөө төлөө өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн төлөө өөртөө авитайхан байдлыг бий болгохын төлөө хийж байгаа бүх үйл явдал чинь
танд зовлон авчирдیں۔ To the existence, because you are here to contribute to the existence. Харин та бусдын төлөө, амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зарцуул. Then it will not bind you. Тэгвэл танд ерөөсөө But if your focus is only on you, if you are a taker, та зөвхөн өөрийнхөө төлөө, өөртөө хамаатай юмны төлөө юм хийхээр яадгүй гэхээр та нөгөө авагч болж хувирж байгаа байхгүй юу? Гэтэл бусдын төлөө хариу нэхгүйгээр ингээ бусдын төлөө, нийгмийн төлөө, хүний төлөө, хүмүүсийн төлөө, өөр хүмүүсийн төлөө юм хийхээр та өгөгч болж хувирж байгаа болно. how much can you take? Аваад та хэдэн юм авч чадах юм? Take. And it's so tired, and that's why mind gets tired. But if you are a giver, if you are giving, if you are here only to give, аваад тэгээд та бүр ядарч сэтгэл зөөр авсар ажил залхдаг байхгүй юу? Харин өгөх гэдэг бол өөр. Өгөөл ахад юу болдгоо гэвэл the action does not bind you. Тэр таны өгж байгаа тэр үйл явдал чинь тантай зууралддаггүй юм. When you take, you feel the obligation. Авахтаа та шунана. When you give, you feel the freedom. Өгөхдөө та чөлөөлөгдөн. Keep acting Үйлдэлээр and бай. live for 100 years. Тэгээд тэрийг 100 жил хий гэлээ шүү дээ. Your wish should be to live for 100 years. Өөр хэлбэл таны хүсэл чинь This is not 100 жил амьдрах нь шүү. Hey, because you're born. Танд төрсөн юм чи өөр юу хийх юм? So till your death, you have to keep acting. Өгөхлөө та энийг хийх ёстой юм шүү. Өгөөдэй. Kurvaneve karmani jijivishets siddhagamisama. Now, here, there are two types of action. Энд одоо хоёр янзын үйлдэл байгаа. As I said, one action in which you are looking for a result. You want to gain something out of this action. Нэгдүгээр нь юу вэ гэхээр зэрэг та зорилго агуулсан ашиг олохоор тийм одоо би энэ үйлдэлийг хийгээд дараагаар нь надад ийм их ашиг орж ирнэ гэсэн тиймэр үйлдэж болдог. Even happiness out of the action. Тэгтээ зарим үйлдэлийг чи хийгээд аз жаргалыг ч олж авах гэж хийж болно шүү дээ. Тэгтээ зорилготой л байна тийм үү? If your focus is on gaining happiness from an action, you are mistaken. Үйлдэл хийгээд аз жаргалыг олж авна гэж бодож байгаа л та алдаа гаргаж байна. Би энийг хийгээд аз жаргалтай болно гэж бодож байгаа бол It will be contrary to your desire. таны хүсний эсрэгээр л болно доо. The result will be contrary to your expectation. Таны бодсны эсрэгээр л үр дүн өгнө дөө. So you just act because you can't be here without acting. Та энэ амьдрал дээр зүг зүгээр суух гэж ирээгүй болох тэр та зүгээр үйлд. Either you channel your energy in doing something, or you sit and get restless, and restlessness is also an activity. Эсвэл та өөрийнхөө энергийг тэр тодорхой каналаар урсгаад тэрийг үйлдэл болгоод хүнд тусбал эсвэл бол зүгээр суугаад сандар тэгдэж сэтгэл чинь тайван биш өмөрт самуурсан байдлаар байж болно. If you are not channeling your energy in some activity, it emotionally, physically, mentally, that same energy is going to turn inward and going to become restlessness, agitation, dejection in you. Энерги урсгахгүй зүгээр суугаад л ах юм бол яг үгээр наадах чинь сэтгэл готорол өмөрсөн, самуурсан, зовсон, шаналсан сэтгэл болж хувирах тавилантай үйлдэхгүй бол People who are engaged in any type of activity in society, not wanting anything in return, will feel much more happier. Нийгмийн дунд хэн аз жаргалтай байдаг вэ гэвэл ямар нэгэн хийж байгаа үйл явдлаас эцсийн үр дүнгийн хүсээгүй зүгээр л нэг өөрийнхөө хийх ёстой юмыг нэг хийсэн шиг хийчихэд явдаг хүмүүс нийгмийн дотор хамгийн аз жаргалтай хүмүүс байдаг. You know, it's like letting out the steam. Яг л өөр манас Steam gets
It's generated in the course of life, but the steam has to be channelized. It has to go in some channel. Таны амьдрал гэдэг маань ингээд уур үүсгэх үйл явдал юм а гэж бодох юм бол та тэр уурыг ингээд тусгай ингээд хоолоогоор ингээд урсгаад ингээд зорилгоор ингээд явсаар чи ингээд галт тэрэг явдаг ингээд байшин халдаг малдаг энэ дулаалга энэ чинь дандаа уурын систем дээр үндэслэгдэж шүү дээ. Уурыг ингээд сувгаар явуулцдаг ийм их хэрэгтэй юм болж байгаа усны уурыг. А гэтэл зүгээр ингээд задгаа ингээд гаргаа хэлчихэл яах вэ? Тэгээ юу ч болохгүй тэгэл хайр энерги чинь байхгүй болчих шүү дээ. Steam is channelized, it can bake the food. Усны уурыг ашиглаж энэ халуун уураар амьдрал гэдэг бол уур гэсэн үг. Then heating, it can do many things. Маш олон зүйлийг бүтээн our energy need to be channeled. Яг түүнтэй адилхан тийм ээ. Бид нэг цахилгаан гэрлээс ч ингээд нэг плеткэн дээр тавьчаад хоолоо буцалгаал ингээд идэл ингээд бүгдээр энэ дулааны хүчийг цахилгаан эрчим хүчийг бид нар ашиглаад байна шүү дээ. Яг тэрүүн шиг бидний энэ амьдрал гэдэг маань өөрөө яг л ийм эрчим хүч шиг усны уур шиг тийм юм гаргаж ирээд байгаа. Тийм учраас тэр амьдрал гэдэг нэртэй тэр эрчим хүчийг бид нар сувгаар тодорхой зорилгоор ингээд үйл хэрэгт зориулах хэрэгтэй. Үйл тэгээд 100 жил амьдраад гэсэн. Again, the mind will play trick. Okay, I do this. What will I get from this? Тэгэхээр тэрийг үйлдэл хийх ёстой юм байна гингүүд таны сэтгэл бас зүгээр суухгүй. Надад чи за ингэчээд яах юм? Надад ямар ашигтай ингээл дайрал ороод ирнэ. Залдаад дайрал ороод ирнэ. They wake up and say, hey. Тэгвэл тэр үедээ яг сэрдэг цаг шүү. Сэрээрээ хөө яах гэж юм чи гэд. Сэрээрээ. The joy in getting is an immature joy. It's an infant. Тийм үйл явдлаас олж байгаа ад жаргал бол төгс төгөлдөр ад жаргал биш, боловсронгуй болсон ад жаргал биш. Нэгдүгээрт хоёрдугаарт удахгүй. Which we are all born with. Every child is born with a joy to get something. You leave a child somewhere, you go and grab something. Хүүхэд байхаас л эхлээд бид нэр ямар нэгэн энэ амьдралаас юм аавна гэсэн бодолтой ирдэг. Тийм болохоор хүүхэд ингээд тод өнгөтэй гоё ямар нэгэн шин юм харахлаар авах гал дайраад идэв шүү. Kids love grabbing things. Юмыг авах их сонирхолтой. When they are 3 or 4-year-old, тэгээд they would love to give also. They have the tendency. Дөрөвтэй болоод дэрэнгүүтээ хүүхэд ядгүй гэхлээр хүнд өгөмтгий болчтой. We need to encourage them those tendencies. Яг тэр хүүхдийн тэр өгдөг хүсэлтэй болсон тэр үед нь хүүхдийг их дэмжих хэрэгтэй шүү. You give them something in the hand, they go and say, Papa, Mom. Нэг мөхчтэй ингээд хүн болгоно таарч They have the tendency to give also. Чи нэг жоохон идэхэм бичээ авсан гэсэн ингээд аав даяачтай эмээдээ өгөөдөө гэж ингээд хуглаад өгөөд идэв шүү. Тэрийг нь аюул сайн дэмждэг. Teacher has kept that one. Similarly, grandparents have this tendency to give. You know, a grandmother at home, her joy is when kids come home, grandchildren, she makes many dishes. Тэгэл тэр насан дээр дэмжигдээгүй ч гэсэн тэгэл ерөнхийдөө маш их насан ингээд яваад ирэхлээр тэр яадаг гэхээр угаасаа тэр хүний мэдрэл нь тэгдэм билгөө нөгөө бас өгөмтгийн нас гэж байдаг. Birthday parties or any parties. За тэгэл төрсөн өдрийн баяр маяг. She enjoys serving. She enjoys giving. Тэгжээд л нөгөө эмээ маань юу хийдгүү гэхлээр нэг хүүхдийн төрсөн өдөр болохоор зүгээр нэг өгөхгүй зүгээр үйлчлэггүйгээл өстой нэр тав аяг зөөгөөд янз бүрийн амттан хийгээл энийг идээд үз тэрийг идээд үз гэж ингээл өгдөг үстэй тэр бас ингээ ахмад болохоор өгдөг. That's a mature joy. So there is a joy in grabbing, there is a joy in giving. Unless you move from өгдөөд баярлж байгаа энэ баяр бол үнэхээр одоо боловсронгуй болсон ёстой. Жинхэнэ баярлалын өгөөд олох баяр гэдэг бол аз жаргал. Үнэхээр жинхэнэ аз жаргал. Харин олж аваад баярлах гэдэг бол жоохон боловсронгуй биш. Тийм уддаг ч үгүй. Тэгээ тэрнийхээ шагналыг нь төлдөг тийм.
join, grabbing to join, contributing, we cannot be satisfied. Cannot be. Өгж яваад авж байгаа тэр аз жаргал бол хүнд үнэхээр сэтгэл хангалуун байдлыг авчирдаг. Олж авсан юмыг олж аваад баярлж байгаа тэр баяр бол нэг тийм их боддоггүй. Happy. Because that will keep creating an irritation inside of you. Тэр нэг олж авсан аз жаргал тэр бол миний сэтгэлд ингээд нэг тийм төгшөөртэй ч гэх юм уу irritation гэдэг нэг жоохон эвгүй байдлыг би болгоод байдаг. Irritation inside us is only because we are focused on grabbing. Яагаад бидний дотор тэр сэтгэл эвгүй байдал бий болдгоо ингээд нэг зовоол нэг одоо тэр яасан том бэлэг өгчвдээ энэ одоо би хариуд нь юу өгнө гэл ингээд нэг тооцоо бодоод нэг сэтгэл жоохон юм эвгүүцээд байгаа бол та ер нь аваад баярлахтаа л их дуртай гэсэн. You see what I'm saying? Миний хэлснийг just observe very small instances. Та зүгээр л ажиглал жирийн жижигхэн юм дээр ажиглагдтiin юм чинь. You should reflect. All his knowledge is not just an intellectual gymnastics. It is for you to look inward. Та энэ янз бүрийн ингээд шинэ мэдлэг олж авч байгаа ингээд ном сургаал ингээд сонсож байхдаа та нэг зөвхөн ухаантай хүмүүсийн хийдэг дасгал ажил гэж битгий бодороо зөвхөн л ийм ухаан гэдэг юмаа ингээд нэг тусгай төвшөнд аваачдаг тэрүүхэн тэргээр ингээд номчроход биендээ мэдлэгээ гайхуулаад өнгөрдөг зүйл биш шүү. Энэ та зүгээр энэ ярьж байгаа энэ сургаалыг ингээд жирийн амьдрал донд жирийн жижигхэн юмн дээрээс олж хардаг болохыг хэлээд байгаа шүү дээ. And ponder in your own life. Am I observing this? Өөрийнхөө амьдралд өдөр тутмын амьдралд ийм жирийн юмнуудыг олж харж байна уу? Am I getting this? What is the cause of my depression? Миний санаа сэтгэлээр унтсан байгаагийн шалтгаан юу юм? Тэрийг бодож ололцоо. What is the cause of my anxiety? Би юундаа ингэж First of all, сэтгэл I don't давталтай. believe that there is a power all around me and it is mine and it is protecting me. Би тэгэхээр хамгийн нэгдүгээр би сэтгэлээр унаад байгаа. Эсвэл яагаад ингэж хитрхи хоосон давтал давтал сэтгэлгүйгээд байгаа юм. Энд дээр чи юу яана гэхлээр хамгийн нэгдүгээр таны хийх дүгнэлт юу вэ гэхлээр намайг тойрсон, намайг бүтээсэн, миний төлөө бүх юмыг хийдэг, зөөр нь хийдэг ийм нэг хүч байна гэдгийг би нэгдүгээр мэдэхгүй байна шүү дээ, ойлгохгүй байна шүү дээ. This faith is Тийм учраас сэтгэлээр ундаг, тийм учраас л тэр саналгаа зовлон. Secondly, хоёрдугаарт нь there is a tendency to grab more. What more? Knowledge. Nothing material, then grab more knowledge. Юмыг олж авах гал шунаал. Тэр ч ятгаа зүгээр материаллык зүйлд шунаагүй ч гэсэн эрдэм боловсролд шунаа. More spirituality. Илүү их шүтгтэй болъё. Илүү сайн багштай очиж найзлах. Болтоо тайвшир. So once you are on a path, once you are хэрвээ та энэ зам дээр нэг л гарсан бол та үнэхээр ингээд Upanishad-ыг сонсож байгаа бол in with the master. Upanishad-ыг уншаад өгөх, тайлбарлаад өгөх багштай болчих одоо болцоо хөөе тайвшир. If you keep running, it's like running inside the train. Алтэргэнд орчоод ачаага үрээ алтэргийн дотроо гүгээд байгаатай яг адилхан. By running inside the train, you are not going to reach any faster. Алтэргийн дотроо гүйлээд та алтэргээс төрүүлээд хүрчдэггүй байгаа зү тэр газар. Suppose you get up and walk in the plane, but you are in a hurry. Until the plane is not going to land. Та тэгээд онгоцон дотор суучаал ачаагаа өөрчилдөөл тэг би яарад байна гэж ингээ хаалган дээр нь очиод ачаагаа өөрөө зогсоод байлаа. Онгоц чинь буугаж чамайг буудлахгүй шүү дээ. Эсвэл хурдан давхин гэж аахгүй шүү. Өөрөө явдаг л хурдаар явдаг шүү. Or reach any faster. Тий, төрүүлээ төрчин гэж байх. Determination to live for 100 years. 100 жил амьдрын гэж бат хатур шүү дээ. And being useful. Гэхдээ тэр 100 жил нь ямар байх юм бэ гэхээр би
ажиллах би хүнд хэрэгтэй хүн байна. which does not benefit you. Тэгээд өөрнөөс гарахгүй тэгээд тэнцэнэ хичнээн сайхан эрдэнэс шиг байлаач гэсэн ямар ч ашиг тус авчихгүй. There is no other way. Тэгээд тэрнээс өөр арга байхгүй чи яах вэ? So, once again contemplate on this. Дахиад энэ жоохон товчхон яриадах. Take a few minutes. Хэдэн минут зарцуулах. All other actions to which we get attached. Бидний хийгээд дассан үйл явдал болгон бүр at some point makes us feel run away from it. Because our nature is to be free. Which is the action which sets you... ингээд заримдаа ингээд бүр хийгээд ингээд дассан энгүүгээрээ байж чадахгүй болсон тийм үйл явдлаас та хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар холдох шаардлагатай. Free. Яг тэгээд бид нэр which you are not trying to do something but want to just relax. Тэгээд хэрвээ та зориг тавиагүй ямар нэгэн зүйлийг хийж байгаа бол айгүй амархан шүү дээ. Бусдын төлөө хийж байгаа бол тэгэл хийгээл дууслаа тэгэл сайхан тайвшин. Гэтэл та зориг агуулсан байгаа бол тэгэл өхөн хатан нойр хоолгүй зүтгэж. It's not making an effort to bring fragrance to your nose. It's just being there is good enough to bring. Цэцэг гэхэд чинь таныг харангуутал таны хамралуу ингээд чиглүүлэл амар гоё үнэр явуулахгүй үстэй. Цэцэг бол өөрөө зүгээр ургаал байж гин. Тэгэл ургаал байж байхдаа өөрөө яг үгээр гоё англи үнэрээ тараагаал байж байгаа шүү дээ. Is the fragrance to you. In the same way, you are being centered. Та өөрөө сайхан төвлөрсөн бай, төвдөрөө бай. Is good enough. Now, when I say action, immediately things come to your mind. See, that person is able to do more seva. This person is able to do. I can't do. I am sick. I am old. Тэгээс ингээд аваа нэг өөрөө чаддгийг ингээд хийгээл байжсэн чинь өөрөөс нь арай итвэхтэй, өөрөө зэн арай залуухан хүмүүс ингээд улам ингээд юм хийгээл ингээд эрхлэж чинь зэрэг тийм юу ч юм гэхээр тэр бол одоо өстө хамаагүй юм хийх юм байна л да. Залуу юм чинь тэр одоо тэгчих юм байна л да. Би ч одоо байдгүй, би ч одоо хөгшөрлөө. Одоо юу ч хийж чадхаа байчжээ гэл ингээд сэтгэл дотор юм бодол өөр аюунда төрнө. Come on. Don't get into this trip. Zamar biti yaware. Seva is that or the Nishkama karma. Desireless action is that which you can do. Which is karma үйл өөрчлөн явж байгаа хэлээр зэрэг хариу нэхэхгүй тус гэдэг зүйлийг өөрийнхөө чаддаг ямиг л хий гэж байгаа шүү дээ. Which is within your capacity. Өөрийнхөө чадах юмэг гэж тарай. Чадал тэнхээс чи хүрэх. Suppose you are not a doctor, nobody expects you to treat them. Таур эмч биш юм бол хинч танаар эмчлүүлээ гэж бодохгүй шүү дээ. Тийм ээ? Хүнд тусалж байгаа нь ингээд чадахгүй юм хийхгүй шүү дээ. Чаддаг юм хийн. Nobody expects you to treat them. Хинч танаар эмч биш байхад чинь эмчлээд үг гэж хэлэхгүй шүү дээ. But if you are a doctor and you are not attending to a patient, then people ask. Харин та өөрөө эмч мөртлөөсөө хүнд эмчилж хүнд эмнэлгийн тусламжаа үзүүлж хүнд туслахгүй байвал тэр хүмүүс таныг зэмлэн штэ. Биш байх. So action you do that which is in your capacity. Өөрийнхөө чадах юмыг хий. Хүч цэнхэр чи хүрэлцэх юмаа хий хөөе. Suppose you are 85-year-old and you cannot do anything. Never mind, you just sit and wish, bless people, that is good. 85 хүрчлээ. Юу ч хийж чадхаа байцглаа. Тэгвэл танд бас хийх юм байна хөөе. Суугаад бүх хүмүүсийн сайн сайхны төлөө залбир дотроо бод. Өөр дээр хурж ирсэн хүмүүст тэр сайхан сэтгэлээр адис өг.
Stop complaining and start smiling. Битээ тэгээд суужгаад гомдол тавингнаад наадах чинь нүг шүү дээ. Elderly people at home sitting and smiling, giving assurance, confidence to people is good enough. This is a Настай хүмүүс бол юм хийх гэж зүдрээд байхын шаардлага байхгүй. Гэртээ сайхан маллалтлаа энийгээр суугаад тэгээд иргэн тойрныхоо тэр хүмүүсийн эв түнжин тэр бүх юмд тэр санаа сайхан сэтгэлийн булаг болоод гэртээ малигаа сууж хад хангалттай үе. seva. Настай севас гэж нэг. You are not expected to do which you cannot do. Тий, сева гэдэг чинь ер нь юу гэсэн үг вэ гэхээр өөр хийж чадахгүй юмыг хийх гэж дутгийн нэр биш шүү дээ. Чаддаг юм харин нэхгүйгээр хийж өгөхийг л хэлээд байгаа. But what you can do, not doing it is pragyaparad. Харин чаддаг юм санаатаагаар хийхгүй байвал асуудал шүү. What is? Ойлгосноо. So what is that we can do? What we can do comfortably? What we can do with a little stretch? Өөрөө жаахан хамгийн сайн хийж чаддаг юм өөрийгөө нэг зүдрэхгүйгээр жоохон хүчлээд хийхэд л хангалттай. And so this action is not a burden on us. Өөрөөр хэлбэл таны хийж байгаа үйлдэл чинь танд дарамт болох ёсгүй байхгүй. Та тийм хэмжээнд л хийх ёстой. This again we must keep in mind. Sometimes we say seva. We take so much burden on our head and we feel so guilty for not doing it or doing it. Тэгэхгүй бол энэ чинь бас нэг асуудал үүсчихтэй. Юу гэхээр зэрэг би seva хий гэж тэгэл одоо юу хийх вэ юу ч хийхгүй байна өшөө зөндөө юм хийх юмсан гэж ингээл өөртөө дараа болоод ингээд дарамт үзүүлээд энийг seva гэж хэлэхгүй шүү. Энийг бүр та сайн сэтгэлдээ тогтоож аваарай. Сайн чаддаг юм хариу нэхгүйгээр хүмүүсийн тусын тулд хийж өгөхийг л хэлээд байгаа тийм. Be done with this sort of mindset. Бид нар ийм сэтгэлийн ийм байдлыг бид нар туулж өнгөрүүлсэн. Өөртөө өвдөхнээр хий гэж байна шүү дээ. Commitments what is comfortable. Or you want to stretch a little. Тийм яг өөртөө өвдөхнээр хий гэж байгаа. Өөртөө өвдөхн та өөрөө хийхдээ ядрахгүй зүдрэхгүй хөрөнгө мөнгө чи хүрэлцэхгүй тийм хүнд байдлаар тэр seva гэдэг юм танд дарамт болох ёсгүй. Тэгээд жоохон өөрийгөө хүчилж болно. Жоохон ядвал your comfort zone, do that also. And if you are youthful and more energetic, I want to take some challenges, take the challenges, do it. But while doing all this, relax into your being. Doing Ishavasyanidam sarvam. Өөрийнхөө тэр нэг аятар тухтай байдлыг алдагдуулаад хамаг юм орнгоор нэргүүлээл тэгж seva хийхгүй л дээ. Тэр аятар тухтай байдлынхаа хамгийн хязгаарт нь очиж заяа. Тэгээд танд чадал байвал, саний сэтгэл чинь багтаж байвал тэр комфорт зоноос тэр тавтаа тухтай зоноос жоохон гарчих. Тэгээд өөрийгөө жоохон албадчих. Ингээд хийж болно тийм. Every bit of this universe is permeated. Энэ амьдралын юм болгоны ширхэг нэг бүртэн хүрчсэн юм байгаа шүү дээ. Seva яжгаад завсартын сайхан нөгөө амин сүнсэн дээр амар тий тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бяцлаглаа хий гэсэн үг шүү дээ. One truth, one divinity. Бүх юмыг ганцхан бий болгосон тэр юм дээр амраараа гэдэг нь юу юм бэ гэхээр Ishvasya. Energy. This energy is intelligence. Над энерги гэж яриад байгаа зүйл чинь оюун ухаан юм шүү дээ. Energy is not a dead energy like what you think in physics. Физиктэй хөлдөг тэр үхэл энерги биш ээ. Энэ чинь амьд энерги. The life is surrounding you. Амьдрал таныг амьдрал гэдэг нэртэй зүйл таныг хүрээлж штэ. And the life can see you without eyes.
That life force can feed you Амьдрал without маань тэр амьдрал таныг хүрээлсэн тэр амьдрах хүч гээд байгаа тэр юм чинь нүдгүй мөртлөө таныг харддаг нүд. skin. That life force can convey to you without words. That life Өөрөөр force is хэлбэл яг л арьс шиг таныг бүрхсэн мөртлөөсөө үг хэлээгүй багт чинь таныг ойлгодог. Тэ тайлбар тавиагүй багт чинь таныг мэддэг, жинхнээр нь ойлгож мэддэг. Тэгээд сайн муу аль нэгийг чинь бүгдийг мэддэг штэ. that life force is Ishvara. The life force around you. There is a word in Sanskrit, Virupaksha. Have you heard this Virupaksha? Virupaksha гэж санскрит үг гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл амьдрал таныг хүрээлж байна гэсэн үг. Somebody has that name here. Энийг мэдэх хүн байна. There was someone with that name. There, someone in the back. Тэр нэг хүн мэдээд Virupaksha. Virupaksha. I without a form. That is what it means. Хэлбэргүй нүд гэж байгаа юм. Virupaksha гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэлбэр байхгүй нүд. Shiva is called Virupaksha. The Shiva Tattva, the Shiva principle is like the air, like the space, like the warmth that you feel, or the coolness of the water that you feel. The five elements around you. Байдал, агаарын ариун цэвэр байдал тийм юмыг хэлж байгаа. Шива бол хэлбэр дүрс байхгүй. Mama Shiva, yeah, five letters represent the five elements. Таван элементийг юу төлөөлсөн? That which is governing the five elements of this universe. Энэ ертөнцийн таван элементийг бий болгоод тэнцвэртэйгээр оршуулдаг, оршин тогтнуулдаг тэр удирдагчин Шива. Which is permeating the five elements. Оршингийн бүх юм таван махадаас бүтэн. Today call us the dark matter and dark energy. You know why sun is round? Бид нар өнөөдөр ярьдаг болсон шүү дээ. Хар энерги, хар нүх гэж яриад байдаг шүү дээ. Та мэдгүй нар яагаад ийм бүб бүрэнхий байдгийг? How many of you know why sun is round? Манай нар мэдгүй хүмүүс гараа өрг. You know, because sun is pressured by the light, the energy is pressured by the dark space around them. Яагаад нар юм бүб бүрэнхий бөмбөгшиг байдаг вэ гэвэл нар гэдэг нь нөгөө гэрэлний нэг хэсгийг ингээд талаас нь ингээд тэр хар энерги гэдэг нэртэй. Гэхдээ хар гэдэг нь нөгөө харагдахгүй мэдгүй болохоор нь тэгсэн болохоос хар өнгөтэй муу энерги гэсэн үг биш шүү. Тэгж буруу битээ ойлгоорой. Тэр харагддаггүй тэр энерги ингээд тэр гэрлийн бөөгнөрлийг талаас нь яг ижилхэн хүчээр ингээд шахарчдаг учраас бүб бүрэнхий. The space around the sun, the invisible space, үл үзэгдэгч нарыг тойрсон тэр орон зай 1,000 times powerful than the sun. Нарнаас өөрөөс нь 1000 дахин илүү хүчтэй тийм даралтыг үзүүлж байгаа учраас нар яг ингээд бөөрөнхийгээр like an air bubble trapped in a bottle of water. Хийжсэн ус их бүр их бөмбөлөг үүсгэж штэ. Тэр нь яаж гэвэл нөгөө хийч ингээд усны туслыг усны хэсгүүдийг ингээд талаас нь ингээд дараад прешэр үүсгээд даралт үүсгээд тийм бөөрөнхий юмнууд болгочдөг. The air bubble is round. Тэг бөмбөлөг усны хөөс чинь бөөрөнхий байдаг гэдэг. Air bubble in a bottle. The air bubble is round because the pressure of water is so much all around that. Тэгээд тэр хий бөөрөнхий гэдэг дандаа бөөрөнхий ундааны савн дотор байгаа ч гэсэн яагаад тэгж байгаа гэхээр тэр ус нь яг тийм талаас нь яг жигдгэн юм даралт үүсгэждэг учраас ингээд хийг ингээд бөөрөнхий ус нь ингээд өөрөө даралт үүсгээд тийм бөөрөнхий болгочтой. Similarly, the pressure of the empty space, the energy in the empty space is so humongous. Огторгүй орон зай гэж яриад байгаа чинь тэр чинь бүр энерги шүү дээ. Энергийн цуглуулга биднээс харагддаггүй юм.
that all the heavenly bodies are spherical. Тийм болохоор зэрэг энэ Тэнгэрийн гариг ертөнцид дандаа бөөрөнхий байгаа. Бөөрөнхий байдгийн учир нь юу вэ? Тал талаас нь тэр нэг ус ингээд хөөсөн дээр хийг ингээд тойроод ингээд даралт үүсгэждэгтэй адилхан нөгөө юу чинь огторгын тэр бидний огторгүй энэ хоосон гэж бодоод байгаа тэр орон зай буюу тэр хүн төрлөختний мэдгүй байсан тэр dark energy гэж хэлээд байгаа шүү дээ. Dark гэдэг нь харагдахгүй болохоор нь харанхуй гэж байгаа. Тийм. Тэр нь ингээд тал талаас нь ингээд шахаад ингээд бөөрөнхий тэгэл нар сар од гариг бүгдээр бөөрөнхий байдаг учраас тэр. Not because of their own account. Өөрөө тийм тэгээ бөөрөнхий болцсон биш шүү дээ. Тал талаас нь тэр агаар ингээд тэр хойс орон зай гэдэг энергийн бөөгнөр ингээд жигтгэн дарсан учраас юм бүгд юм бөөрөнхий хэлбэртэй болсон. Яг л This space is so full of energy. Тэгээд тэр хойс орон зай гэж нэрлээд байгаа тэр зүйл чинь бол бөөн энерги, амар их энерги. Exactly what the Upanishad says. Ishavasya midagam sarvam. Яг л энэ Upanishad дээр яг бичсэн байгаа. Тэр дээр үед ямар ч юм юу байгааг багт те багц зэвсэг юу ч байхгүй бах яг л ингэ бичсэн маам да. So around you there is so much energy. Танд тойроод гэсэн бас маш их энерги байгаа шүү дээ. You know, above us there is 200 miles air is there. Бидний дээшээгээ ингэ толгом бол 200 майл бараг 100 гаруй километрийн ийм агаар байдаг байх юм шүү дээ. Бидний толгойн хүн болгоны толгойн ороо дээшгээ atmospheric pressure 200 miles. Атмосферын даралт нь биднээс тийм их холоос дарж идэг байх нь шүү дээ. Тийм болохоор бид нисээ явчихдаг дэлхий дээр байгаа шүү дээ. So much pressure of air all around us. Биднийг таараад яг тийм их агаар. Шинжлэх ухаанчид энийг ойлгоно л доо. Sees from another dimension. Similarly, a seeker. Ганцхан ямар хүн ойлгохгүй гэхээр нөгөө нэг биднийг ингээд маш их олон хэмжигдэхүүнд амьдрдаг гэдгийг ойлгодог. Саяны нөгөө нэг quantum physics гэж ярьсан багш тийм ээ. Quantum гэдэг тийм шинжлэх ухаанчтай бол бид нарыг ойлгоно. Үнэхээр бие чинь бүх талаас нь ийм даралт үүсгэхэд бид нар яг энэ хэлбэрээр байгаа гэдгийг ойлгож байгаа. Яг тэрнтэй адилхан бас энэ эртний гигантэнгүүд бас яг энийг зүгээр баг зэвсэггүйгээр ингээд ойлгодог байсан байна. Jnani will understand. Тэгвэл What you see as objects, what you see as matter is an infinite small aspect of the entire. Гэтэл бид нар энэ бодит амьдрал дээр ингээл нэг зүйлийг ингээл хэлбэр төрсийг ялгаал ингээл ойлгоол ингээл төмөн жорын байгаа юм шиг ингээл ойлгоол ингээд байсан чинь бидний энэ хязгааргүй энэ амьдрал гэдэг яасан том яасан өргөн утгатай ямар их төмөн жорын тоолын аргагүй олон юмтай юм бэ гэж бидний бодож исэн тэр зүйл нь бол гигантэн ухаантан гэгэрсэн хүн их эрдэмтэн хүмүүсийн нүдэнд бол асар их том юмны өчүүхэн жоохон хэсэг юм а гэдгийг мэдэрх юм а. Totality. Бүх том бүтэн бүтэн байдлыг харьцуулах юм бол бид нэг хурууны өндөгний чинэл юм жоох юм баг шиг байна. An insignificant. Тэр учраас ертөнцийн харьцуулах юм бол манай Нарны аймаг үйл мэддэг маш өчүүхэн жоох юм байна ш. Нарны аймаг өөрөө. Oh, that which is not manifest, that which is unmanifest. Бид нар нь бол тэр хамгийн том юм нь that is not real. In your own body, you see,
99% is space element. Тэгээд бидний биен дээр ч гэсэн энэ байдал энэ бодит байдлаараа оршин тогтнож байгаа шүү дээ. Та бодтоо таны биеийн чинь 99% нь агаар хоос орон зай байгаа шүү. An atom has 99.9% space element. Нэг ширхэг атом гихч чинь доторх нь 99% нь орон зай байдаг. Нэг атомын доторх. And space is God. Тэр орон зай гэж нэрлэдэг байгаа юм чинь бурхан. And relaxing into the space. Тэр бурхан дээр амар. Тэр орон зайдаа амар. Realization. Энэ бол яг тань мэдж байгаа чинь. Got it. Одоо гэгэрж байгаа чинь тэр. So actions which does not afflict you are those actions which you can do it and out of which you are not expecting anything in return. Та үйлдэлүүд танд дарамт үүсгэх ёсгүй, таныг ядрах ёсгүй, таныг дарамтлж одоо тэр нэг ачаа болцсон юм шиг тэгэх ёсгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь та тэр хийсэн үйлдэлээсээ үр дүн хүлээсний хэрэггүй. That's our actions. Though you are not expecting, they definitely give you joy. Хэдийгээр та тэндээсээ эндээсээ би ингээд ингэснийхаа дараа ингэнэ гэж бодоогүй зүгээр өөрийнхөө чаддаг юм 100% хийсэн ч гэсэн та хүсээгүй байхад чинь танд баяр жаргал, аз жаргалыг авчрах нь дамжиггүй. They bring you joy. In fact, it's wrong to say they bring you joy. They make you realize your joy. Би сая гүрэж тэгнэ би сая буруу хэлчихлээ. Танд аз жаргал авчирна гэж хэллээ. Үгүй та өөрийнхөө дотор байгаа аз жаргалыг таньж мэдхийг хэлж байгаа. Таны дотор тийм аз жаргалын булаг оргилж байгаа энэ та тэрийг байхгүй гэж бодсон. Тэгвэл байгаа. Тэрэнд чи хүргэж өгөх юм. Just imagine yourself as a fountain of joy or a flame of joy. Ориглоор гэж бод. Аз жаргал баяр хөөрийн ориглоор гэж бод. Anything that is obscuring that is this tendency to grab or wanting. Either тэр ориглоорыг нэг харсан хүн юм уу? Тэрнийг нэг жоохон ч гэсэн ингээд бүдэгч гэсэн дүрийг харсан хинч гэсэн тэр авах юмсан өөрийн болох юмсан гэж боддیں۔ Wanting material or wanting spiritual. Тэгээд адилхан тэр нөө дотроо тийм юм байгаа гэдгийг мэдж байгаа болохоор зэрэг материалгаас болон хийсвэрээр эрдэм мэдлэг боловсролч гэдэг юм уу тийм байдлаар ч гэсэн тэрнээс авах юмсан гэж боддоо шүү. Now you will say, then what about jigyasa? Gurudev has said before, you should yearn for it. Unless you yearn for the highest, you won't get it. No, it's completely opposite. You say, just shut up and sit and do that. Guruji, одоо тэгэхээр бас энд нь тэгж бодогдож магадгүй л дээ. Бид нар болохоор чи юу ч битээ та бүх юмыг орих тэгэл бүх юмнаас сулар бүгдээс нь чөлөөл гэж тэгээдсэн мөртлөөс одоо болохоор яг эсрэгээр нь хилээд байна л да гэж заримд нь бодогдож магадгүй. Ядвал туйлын юмд хуур тэр өөрөө хүрээд бүгдээрээ би болцсон гэл ингээд штэ. Yeah, both are essential. Хоёулаа хэрэгтэй. Till you come here, you have been asked, no, you yearn for it. Once you have come here, I said, relax. Би хэлсэн тийм ээ. Таныг тэрнээс өмнө миний хэлсэн зүйл бол таныг тэр дадсан, зурлсан юмнаас чинь салгахын тухайд байсан. Өөрөөр хэлбэл таныг богоны юм уу онгоцны билет авахулах гэдээсэн. Тэгээд наашаа хүрээд дэр гэсэн. Тэгээд нэгэнд энд ирсэн хойноо бол та ядар сандраад яарад ахын байхгүй шүү дээ. Нэгэнд билет аваад онгоцондоо суудсан бол богоондоо суудсан бол тавтай бай, тайвшир, relax гэдэг байгаа тийм ээ. Till you catch the train, you have to run. Once you are in the train, олдол та гүөх хэрэгтэй. Нэгэнд галтэргэндээ олдсон бол тайвширах хэрэгтэй. Arurokshor munir yogam karma karanam uchyate. One who wants to
get onto the pedestal of yoga. Karma or selfless action is the path. Йогийн замыг сонгосон хүмүүс тэрэнд болвол энэ өөрийгөө мартах гэдэг нь бол тэдний зам байдаг. Өөрийгөө once you are in the yoga, I mean once you have gotten onto the platform, relaxation is the path. Йогийн зам өөрийгөө судлах хүртэл ингээд йогийн ингээд тэр йог гэдэг нь бол яг тэр өөрийгөө судлах тэр замаар ингээд яваад өөрөө судлах гэдэг замаар явжгаад йог дээр хүрнэ. Нэгэнт йогийн тавцан дээр гарсан бол одоо амарна. It is a combination of action and relaxation. Өөрөөр хэлбэл одоо бол юу болсон бэ гэхлээр зэрэг үйлдэл амралт хоёрыг ажил амралт хоёрыг хослуулахыг хэлж байгаа. Pravritti and nivritti. Pravritti, nivritti. Either one of them missing from life is not complete. People who are stuck in pravritti, incomplete. People who are just retiring, only saying, doing nothing, udasi, no, it's not going to work. Pravritti, nivritti гэдэг хоёр нь юу гэсэн үг юм гэхээр амьдрал дээр энэ хоёр хоёулаа байж төгөлдөр болох хэрэгтэй юм байна. Тэгэхгүйгээр өөрөөр хэлбэл заримдаа хүмүүс нь би юу ч хийхгүй миний бүх юмыг ингээд бурхан хийдэг юм чинь гэд ингээд нөгөө сайхан тэтгүртэй гарсан юм шиг амрах байх юмыг үл тоодог. Энэ бас буруу зам. Ямар нэг юмыг олж чинь. Nivritti гэдэг нь яг юм тэтгүртэй гарсан юм шиг юм би хийхгүй гэдэг одоо нөгөө юу гэдэг надад тамаатай юу гэж ингээ бүх юм хайчдаг хүн байдаг. Энэ бас буруу. Нөгөө pravritti гэдэг нь бас буруу. Юу гэхлээр зэрэг бүх юмыг өөрөө хийх гэдэг. Бүгдийг ингээ хийх гэж ядарч үдрээл харштлаа зүтгээл ингээл энэ бол хоёулаа буруу. Энэ хоёулынгийн хоолны давс тааруулж байгаа юм шиг тааруулах хэрэгтэй юм байна. So next they are going to come to this. Next verse. Asudya namate loka andena samsara stam vedyavi gachanti eke chatma hanojara. Our life is not just these 60, 70, 80, 90 years. Үгүй амьдрал гэдэг чинь 60, 70, 80, 90 жил биш шүү. Our life is бидний амьдрал eternal. Үрд мөнхийн. You have heard this. Whether it's coming to our experience is not. Experience or not is another харин хийж үзэг байх та. question, but at least you have heard about it. Тий, яг уу гэхдээ хийж үзээгүй ч гэсэн сонссон байх нь чухал да. Ер нь ямар ч гэсэн ямар нэг юмны тухай эхлээд сонссон байх хэрэгтэй үстэй. Have you ever thought about the people who have died and gone? Та нас бараад алга болсон хүмүүсийнхээ тухай ер нь бодож үзсэн үү? Тэд нэр хайрчт юм бол. People who have been walking, talking. Дөнгөж саяхан л энэгээр яриад идээд тантай яриад ингээд байжсэн хүмүүс чинь нэг мэдсэн чинь байхгүй болсон л аа. Conversing with you. What happened to them? Тантай яриад байсан тэр хүмүүс хайцсан. They are gone. Хайшаа явцсан. Where did they go? Хаана? If life is imperishable, where did they go? Амьдрал устдаггүй гэдэг яриадсэн чинь тэгвэл Where will I go? After this, another 40, 50 years we are here. Suppose after that, where will you go? Тэгээ таач гэсэндээ одоо ингээд нэг 60, 70 жилийн дараа таач гэсэн хаана ах юм? Is life so impermanent? Амьдрал ийм тогтвортой биш гэж үү? Our spirit or I am permanent, I am there forever. Бид нарыг ч уг нь амин сүнс маань үрд мөнхийн л гэдээсэн мэт. Би энэ дээр үрд мөнх байна л гэдээсэн. I should know what I was before and what I will be in the future. Би уг нь урд насндаа юу байснаа мэдмээр байна шүү дээ. Ирээдүйд бас юу болохоо мэдмээр байна шүү дээ. Ямар just 80, 100 years. Амьдрал бол ингээд нэг 80, 100 жил юм уу? It's much older than the sun, moon. Тэр зэрэг амьдрал маань нар сар энэ гариг нарны амьгч өндөр настай шүү дээ та. Yes.
Тэрнээс өмнө та үзсэн. Тийм ээ. Тэгвэл тэгж юм. Our brain is just a frequency analyzer. Our brain is tuned to what. Бидний тарих бол зөвхөн нөгөө нэг долгионуудыг хүлээн авахч. So we are able to receive only this inputs, this information. Тэгвэл бид нэр тарихаараа яг нэг л чиглэлийн нэг л одоо долгион тааруулж болно шүү. Нэг долгион тааруулчих юм бол долгионыг тааруулна. Тэр одоогийн байдлаар бол бид нар яг энэ нарны аймаг дээр хүн гэж оршин тогтнодог энэ долгионыг тааруулсан. You know, people with schizophrenia and bipolar disorder and, you know, mentally, who are considered mentally ill by normal. Бид нар сэтгэл мэдрэлийн өвчтөн хүмүүсийг мэддэг шүү дээ, тийм ээ? They have access to another world also. Сэтгэл мэдрэлийн юм өвчнүүдийг онцлоод байгаа. Гэтэл яг нарийн юмн дээрээ бол цаадах чинь олон долгионыг ингээ өөр долгион, давхар долгион хүлээж авдаг ийм хүлээ авахч шиг толгойн ажиллаад байгаа байхгүй да. The reality. We say they are just hallucinating. Эсвэл тэр чинь нөгөө нэг өөрөө цаанаасаа олон долгион зэрэг аваад байгаа учраас бид нар өөрснөө ганцхан л долгионыг хүлээж аваад тэргээр амьдарч байгаа болохоор илүү долгион хүлээж аваад байгаа тэр хүнийгээ хий юм хардаг, хий юм сонсдог, галзуу согтуугаар нь дуудаад байгаа байхгүй юу? And we put it in a basket. Oh, it's just a hallucination. Сэтгэл санааны өвчнийг судалдаг энэ том институт эднэрийн хажууд дандаа энэ парапсихологийн департамент гэдэг ингээд existence of previous birth. Тэгээд өнгөрсөн амьдрал байна, төрүүчийн төрлүүд байна. 50, 60, 100 years ago it was a myth. Today it is a therapy. Тэр хуучин бол ингээд 40, 50 жилийн өмнө энэ бол домог юм шиг байсан. Гэтэл өнөөдөр бол эмчилгээндээ хэрэгжилж гэнэ гэж боддоо. Энэ урд төрлийн regression is a therapy, which is nobody questions, nobody asks a question. Was there a life before or is there past lives? Одоо тэгээд энэ ангаах ухаанд бол өнгөрсөн амьдрал гэдгийг ерөөсө гайхахаа болчихсон шүү дээ. Урд насндаа тийм юм байжээ, урд насндаа ийм юм байжээ гэдгийг бол хүн болгон мэддэг. Шинжлэх ухаан ч гэсэн өөрөө хүлээн зөвшөөрсөн. This question is not asked now anymore. Тийм, хэзээ тийм юм байжээ гэж асууха болцсон. Хэн нэгэн асуух юм бол энэ жоохон явдалтай байна. Well-informed individuals today have come to this acceptance, which this country has been saying or world over saying. Хөгжөөд оюун ухаан тэлээд юм хүмүүс тань мэддэг болсон болох дээр одоо бол урд нас, хойд нас энэ төр гэж байдсан байна. Хүн төрөл авдаг юм байна, дахин төрдөг юм байна. Хүний амин сүнс үхтгүй юм байна гэдгийг бол одоо зүгээр ердийн ойлголт мэтээр ойлгодог болсон. People have been saying from thousands of years. From millenniums they have been saying, yes, life is eternal. Тэгээд одоо хэдэн зуун жилийн өмнө одоо хүн хэдэн зуун жил амьдарсан байна. Энэ тэрэ гэдэг бол тийм сонирхолтой сэдв байха болцсон. This is not just it. Тэгвэл өгчтэй юм биш. So without the self-knowledge, what do these people do? What happens to? Okay, we say only few people come to know about the self, even get this question, what is the purpose of life? And what about the billions of people who inherit this planet? Энэ гаригтай ингээд хүний амьдрал өгтгөн байна, хүний амин сүнс гэж байдгийн байна гэдгийг ингээд мэдээд ингэчихсэн. Өөрөөр хэлбэл тэгвэл миний энэ амьдралын зорилго юу юм бэ гэж бодож байгаа хүн тийм их олон биш байгаа байхгүй юу? Хитгэн байгаа юм. За тэгээд үлдсэн хэдэн тэрбум хүн нь болохоор зэрэг яах юм? What happens to them? Тэд нар яах юм? Ихэнх тийм биш. Upanishads, Asurya Namate Loka. Oh my God. They are in their world which has no center. Surya means centered. Diamond сүнсний тухай мэдлэг олж аваагүй, бясалгал хийдэггүй ийм хүмүүс нь ихэнх нь байгаа шүү дээ. Тэр хүмүүс хайчдсан байхлаар Асурия болдог. Гэдэг нь үгүй гэсэн үг, Сурия гэдэг нь төв гэсэн үг. Төвлөрөх цэг үгүй тэгээд Asuriya means a person who has no center.
no direction in life. Амьдралд нь чиглэл байхгүй, төв байхгүй. Тийм хүмүүсийг асуурыг гэдэг. No vision. Тийм ирээдүй байхгүй. Andhena tamasavrita. Like the blind enveloped with darkness. Бүр харанхуй дотор хар утанд хийцэн юм шиг тийм хүмүүс болдог гинэ. Some people who have eyes can't see when it is dark. Just imagine someone who is blind. And Ухаалаг хүмүүс бол Монголын ертөнцийг харанхуй гэж хэлж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө тийм хүмүүс асури болчихно гэдэг чи юу гэсэн үг гэхээр бүр харанхуй дотор хар утанд хийцэн юм шиг болно. he's searching in darkness. What do you know? Nothing. They live in the world with their eyes shut. Нүдээ амцын юм шиг орчлонд амьдран баяр баясгалан гэдгийг огт мэдгүй тийм газар тэдний сүнс нь үлддэг гинэ. Andhena tamasavrita. And these people, they are losing the self. Өөрөөр хэлбэл амин сүнсээ алдаж байгаа хүмүүс гинэ. Atmahanujana. They've killed themselves. This human birth is so precious. Only in the human Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр энэ дэлхийн ертөнцийн хамгийн чухал юм бол хүний амьдрал байгаа. Үнэхээр precious хамгийн нандин зүйл бол хүн төрлийг олох, тэ хүн байх. to ever know that there is energy. This is space. I am the space. Би бол орон амьдрал гэдэг бол энергиэс бүтдэг энтер гэдгийг мэдгүй байсан хэрэггүй ямар ч гэсэн энийг нэг мэдэх хэрэгтэй байна. This Brahma knowledge can happen only in this human birth. Энэ дээдийн мэдлэг энэ амьдралын утга учир өөрийнхөө амьдралын утга учир хүн болсны утга учирыг таних мэддэг ойлгодог ганцхан энэ хүний төрлөл ийм юмыг хийж чадна өөр ямар ч амтан энийг хийж чаддаггүй. And that is the purpose. Тийм л зорилго шүү дээ. People who are living in the darkness have lost the chance. Тэр л саяны бидний ярьдаг тэр харанхуй дотор харан утанд тийцэн юм шиг нүдэн амцсан юм шиг амьдрдаг тэр хүмүүс бол өөрийнхөө энэ бололцоог алдсан хүмүүс. It's as good as suicide. Atmahanojana. They have come they have killed themselves. Тэгээд энэ мэдэрэж одоо ялангуяа энийг ингээ мэдэрэж тэгээд тэр харанхуйд хар утан дотор харан нүдэн амцсан юм шиг ингээд амьдрнаа гэдэг маань тэгэл яванда амиа оруулж байгаа л гэсэн үг юм байна. Өөрийгөө. Тэгээд та өөрөө living in the dark world. Тэр хар утан дотор харанхуй ертөнцид амьдраагүй байгаадаа өөртөө баярл өөрийнхөө урд төрлийн хүмүүст баярл Be grateful. Oh, at least I got the glimpse. Хүүш би бүр би ч бас азтай хүн байх шүү. Ядаж бүр нэг гихэр гэрлээр нэгт гэрэлтүүлчихгүй маа гэхэд би харанхуй дотор би тэр гэрэл гэгээний зураг харсан шүү гэж өөртөө талархах гинэ. I got a glimpse of what knowledge is. Тийм мэдлэгийн тэр гэрэл гэгээ зурагсхан ч гэсэн би олж харсан. Тэр очийг би олж харсан гэж өөртөө баярлал талархах. This has been the style of the rishis, ancient rishis. They used to always give the Pura Paksha Uttara Paksha. Эртний дээр үеийн гигантын цэцэн мэрэгэн хүмүүс яг л ийм бодолтоор, ийм үзэлтэйгээр яг саяны өмнө хэлдэг шиг тэр түндэр харанхуй дотор зургын төдийч гэсэн гэрлийг харж итгэлийг өөрлөж амьдарч ирсэн тэгээд тэргээрээ тэд нар тийм гигантэн болсон юм аа гэж. Do this on the other side also. Because people will ask, oh, what is the point of knowing the self? Why you should know them? Because гэрлээ тусгаж өгсөн тэр хүмүүс бол юу гэж амьдарч ирсэн бэ гэхээр яг энэ бид нар энэ түнэр харанхуй дотор энэ зурсхан ч гэсэн гэрлийг хараад тэр гэрлийнхээ төлөө зүтгэж тэмүүлж амьдарч ирсэндээ бид нар хооч үеч гэсэн гэвэл гэрэлтүүлэх чадвартай боллоо гэдэг ийм хүслээр амьдарч ирсэн. Эсвэл бол тэгээ хэрвээ тэгээгүй бол нөгөө тал нь юу илээ гэдгийг маш сайн мэдсэн учраас
өнөөдрийн өдрийг хүртэл одоо энэ 11,000 судраас 11-ний аваад хүртэл үлдсэн л байгаа хгүй таны төлөө шүү дээ энэ чинь. But he cleared it. Okay, don't need to know, but you are living in a dark world. Тэрийг заавал өөрөө амьдрч үзэх шаардлагагүй. And you will be there in the next birth also. Тэгээд бас та энэ удаадаа энэ гэрэл гэгээд ингээ хараад халчихсан байхад дараагийнхаа төрөл дээр алдна гэж байхгүй ш. Дахиад олоод харна. It's like someone asking, what is the point of learning nutrition? You simply have to eat. Not everybody knew about nutrition. No one went to nutrition. Хүмүүс зарим тэгж ярьдаг л да. Яаж ч амьдрсан яад нэг л удаа амьдрал өнгөрч байгаа юм чинь энэ тэрэ гэж ярьдаг. Тэгвэл бид нар одоо өнөөдөр ингээ хоол тэжээлийн тухай яриад байгаа ямар хэрэгтэй. We just filled ourselves with carbs and whatever food that we were getting. You know, the animals don't look for nutrition food. That's what they argue. I would say no, animals do look for it. Хамгийн сонирхолтой нь амтан болвол тийм шинжлэх ухаан байхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөөс амтан өөртөө хэрэггүй юмыг юусоо иддэггүй, хор болох юмыг юусоо иддэггүй. Тэгж явц чинь хүн бид нар иднэ. Хийж байгаа яндрын бол дотор боловсруулсан хоол идэл. Learning about hygiene, but you are in darkness. You can exist without knowing nutrition. You are in darkness. You can хоолны тухай мэдэхгүй байж болно. Тэгвэл та юу гэсэн үг вэ? Нөгөө хар уутан дотор амьдарч байгаа л гэсэн үг. Ариун цэвэр сахихгүй байж болно. Ариун цэвэр сахихгүй байна л гэдэг чинь та нөгөө хар уутан дотор амьдарч байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм. Exist on this planet having no knowledge about the universe. You are in a Asurya Loka. Энэ бодит ертөнцийн дэлхий гэдэг энэ нарны аймагтай энэ дэлхий гэдэг гариг дээр хүн болж төрчөөд тэгээд тэр хүний амьдралын тухай мэдгүй юм бол өөрийнхөө тухай мэдгүй юм бол та юу гэвэл илүүчгүй дутуучгүй Асури илүүчгүй дутуучгүй no center. Өөрөөр хэлбэл төв байхгүй гэсэн үг шүү дээ. Асури. So they're giving the pros and cons that before the question arises in you, why, what, why should I do it? I've already said no. Otherwise, you will be in that state. You will be like a blind man searching in darkness. Хэрвээ та би яагаад ямар зорилготой амьдарч байгаа юм бэ гэдэг асуулт өөрийнхөө энэ хийж байгаа юм энэ амьдрал дээр ухаантайхан шиг бодож ингээд тэ мэдэрч юу хийж байгаагаа мэдэрч яаж байгаагаа мэдэрч ингээд амьдрахгүй юм бол та таны амьдрал харанхуй дотор юмыг тэмтэрч яваа хараагүй үнтэй л адилхан амьдрах юм бол шүү дээ. So knowledge is important. Тийм болохоор мэдлэг маш чухал, маш чухал. And for knowledge, selfless action is compromise. Энэгээр мэдлэгийг олж авахар шийдсэн болвол хар амиа битгий бод өөрийнхөө төлөө гэж битээ өөрийгөө зориул гэсэн юм аа. Selfless. Өөрийгөө мартаад тусах гэсэн. The benefit of knowledge, the purpose of knowledge мэдлэгийн зорилго бол энэ. Move away from the darkness. So now you don't worry, you will not get into Asurya Loka. Тийм болохоор та нар жоохон сүүлийн өгүүлбэрээс айцсан байж магадгүй. Та бол санаа зовхон байхгүй штэ. Та бол яг одоо ингээд бүр инишивасия сут юу Upanishad хүртэл ингээд явцсан. Өнөөдөр өдрийг хүртэл амьдарсан энэ амьдрал чинь таныг тэр харанхуй хар уутан тэгээд нүдэн амцсан юм шиг өөрөөр хэлбэл Асури буюу төвдгүй хүн гэдэгт таныг хизээж хүргэхгүй та одоо тэр амьдралаас асар их олдсон байгаа. Тийм учраас айж сандрах юм байхгүй шүү гэж хэлж байна. There is no chance anyone who have been in the knowledge even a bit. Энэ мэдлэг дээр нэг өчүүхэн жоохон ч гэсэн мэдлэг хийж нэг хагас дутуу ч гэсэн яг пранаямынхаа тухай боддог нэг сандарсан үедээ нэг залбирчаад багшнаа гिचдэг. Тийм хүн ч гэсэн тэр Асуригийн аимшигтай хар амьдралаас холдсон санаа зовлтгүй.
Тэгээ цаашдаа хийчих. Even after death, you cannot go into such darkness. Та өгснийхаа дараа ч гэсэн дараагийнхаа төрөлд тэр харанхуй хар ертөнцийн зүглэгчгүй гэдгийг чинь би бүр баталгаатай амлаж байна гинэ багш. So it's almost like an insurance. Би танд You are иншуранс insured. гэдэг даатгалцсан. Би таны даатгалсан шүү. Та дараагийнхаа амьдрал гэсэн тэр харанхуй юм World of the pretas, of the асури. dead spirits. Та тийм амар муухай тийм Usually people have this question, all this black magic, some people are doing black magic and the spirits are coming. I tell you, no spirit, no black magic, nothing can touch you. За би танд нэг зүйлийг бас дахиад амлая. Таныг би хойд төрөлдөө ч гэсэн дахиад ингээд төрөлтөө ч гэсэн тэр харанхуй муухай ертөнц рүү зүглэгчгүй байдаг тал руу харахчгүйгээр би таныг даатгах байна. Нөгөө талаар одоо энэ амьдрал дээр хүмүүс ярьдаг хар хил ам хараал тий надаа хар хүч надыг хэргэлжлээ шившчлээ энэ тэр би өстө танд энийг бүр амлаж байна. Таныг ямар ч хар шидтэн ямар ч хараалч ямар ч муухай хар юм хийдэг хүн таныг байгаа гэдгийг мэдчихгүй таньлуу харахчгүй таныг зүглэгчгүй гэдгийг би бүр амлаж байна. Be assured. Бүр So итгэлтэй бай. none of this thing can touch you. Тэр хар хүчнүүдээ ахиж танд хүрч чадах. One step in knowledge, one step in the Энэ мэдлэг рүү ганцхан алхсан байхтал тийм болдог care of that whole. тийм. Бүгдийн арчилаа ирчихнэ. Yeah? Тань дээр очиж чадахгүй. If at all someone puts these sort of doubts and fears in your head, just smile and throw it out of the window. Хэрвээ одоо яг энийг сонсноос хойш ингээд хин нэг хаяа чи хүний сэтгэл чи сони юм чинь тийм ээ сэтгэл дотор чи ингээд хаяа нэг юм хар нэг юм айдад тэгсэн болов ингэсэн болов гэсэн бодол нэг эргэлзээ тийм юм төрх юм болол инээмсэглээд цонхоо нэгээд шуу гадагшин гаргаж чулууд тэгээд цонхоо аачих гэсэн. Nothing can affect. Таныг юу ч юм хар хүч юу ч Those нөлөөлж who are чадахгүй. not interested Тэд нэр in хэн spiritual. тэр хүнд үйлчилдэг билээ тэр хар хилам хүнд очдог билээ гэхлээр зэрэг ийм spirituality буюу оюун санааны үнэн мөнний зам гэдэг энэ дээр очоогүй тийм хүмүүсийг л тийм хувь тавилан хүлээдэг болохоос таныг бол үгүй. Yeah?